东尼尼基松都就别浪，谢谢现在刚进的我家那白毛的人家错了，说的说心，跟着说啥西北京就心没到场，日上日些年的金巴的，上街心都没的被我引住门。bara shu chunga chenpe tra yi ni sunje dungye taki gyalwa chenwa samye su chudun le shu du ru chi. Oh ja. 나 드린 건서 돼. 아다 둘이 랍다서. За өнөөдөр ингээд төвдийн одоо сургуулийн хүүхдүүд голлсон 신도 몽구지기. 다들이 통하지 돼요. олон одоо залуучууд одоо сонирхож чухалчилж энэхүү номын айл дүрийг одоо хүссэн. За эхлээд би 최승현디. 아니. за эхлээд одоо ном гэж юу вэ гэдгийг одоо тайлбарлая. Одоогоос 2-3 жилийн өмнө одоо гарсан энэ ном одоо анх гарсан. Өнөөдөр 21-р зуунд бид амьдарч байна. 이제 타네. За шинжлэх ухаан одоо хөгжиж техник технологи одоо маш өндөр түвшинд хүртлээр хөгжсөн. 이스뮤르 매드베데다 드리께서 수지 За бидний одоо санаанд багтшгүй олон одоо зөвлөд өнөөдөр бид одоо хэрэглэж эдэлж хэрэглэж байна. 이제 뒤주 그도리야. 다 За тэгээд ийм цаг үед 아니. 저러 가야. за ийм цаг үед бол одоо шашин ном одоо биднэрт хэр хэмжээнд одоо хэрэгтэй вэ? Бидний одоо амьдралд ямар хэрэгцээтэй байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. 최선에다 로똥라 그러는이야. 아주 여대버디 За олон мянган жилийн хугацаанд одоо оршиж ирсэн энэ одоо ном сургаалыг 강에 차네. 시기전쟁 одоо асуудал үүссэн үед 다 레다 탑시 차레다 가서 우리게 대대버지기 다 가다 강에 차대베 그돌이 за 양식을 워샤서지 асуудал үүссэн үед одоо тухайн асуудлыг одоо даван туулах сэтгэлийн одоо тэнхээ олж авах итгэл найдвар олж авахд бол энэ шашин ном их тустай. 점을 За өнөөдрийн одоо бидний өдөр тутмын одоо амьдрал дээр 그런다 뒤지잖아 야리 7 одоо ер нь бол дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. 얘기하기 때문에 최매 За тийм учраас 7 тэрбум хүмүүсийг одоо дотор нь шашин шүтлэгтэй гэж шүтлэггүй гэж хоёр ангилдаг. За мөн одоо дээрээс нь шашин шүтлэггүйгээр үл бором одоо шашныг одоо эсэргүүцдэг ийм хэсэг байгаа. 디스부티 간다 참을로 За тэгээд энэ гурван одоо хэсэг хүмүүс бүгд одоо зовлон хүсдэггүй, жаргалыг хүсдгээрээ бүгд адилхан юм аа. 디기 마 도미도 Хичнээн одоо зовлон одоо хүсдэггүй, жаргалыг одоо хүсдгээрээ адилхан бүгд одоо адилхан мөн одоо шашныг одоо огт хүлээн зөвшөөрдөггүй бүр эсэргүүцдэг ийм хүмүүс хүртэл одоо адилхан одоо зовлон хүсэхгүй, жаргалыг хүсдэг шүү дээ. Тэдгээр хүмүүст ч гэсэн одоо сэтгэлийн тэнхээ итгэл найдвараа авах тийм нэгэн одоо зүйл хэрэгтэй байна. 팽기 열어봐. 자, 저도 전자하기 다 지든 거보면 되게 주로 참을 나오기. 그 강에 채배 그들로 지금 로샤서 지금 연구도 가. 애네 가다 개 최신이 주로 참을 나오기. За тийм учраас одоо 잠수 거래. хүн бүхэн бүгдээрээ одоо зовлон хүсдэггүйгээр адилхан, жаргалыг хүсдгээрээ бол адилхан.
출루카디. шашин болгон бүгдээрээ одоо инэрл асрал инэрлийн одоо сэтгэлийг ёс суртахууныг номлодог. 춘슈베 깨베 그도네 송아지기 잠즈사디 시우. За хүүхдийг одоо багаас нь инэрл асрал инэрлийн одоо сэтгэл инэрэнгүү сайхан сэтгэлийг одоо суулгах хэрэгтэй. Хэрвээ одоо энийг ингэж чадах юм бол хүний өөрийн үндсэн чанар нь бол инэрэнгүү сайхан одоо сэтгэлийн одоо чанартай учраас энэ нь одоо улам хөгжиж хүмүүс одоо улам илүү инэрэнгүү сайхан сэтгэлтэй байх боломж бүрдэнэ. За хүн гэдэг бол нийгмээс хамааралтай амьдардаг. За адгуу самтан ч гэсэн одоо нийгмээс одоо сүргээс хамааралтай байдаг юм аа. Нийгэмд одоо бусдаас хамааралтай амьдардаг учраас тухайн одоо тэдгээрээс хамааралтай байгаа тэдгээр одоо бусдыг хэдий хэмжээнд одоо тэдэнд сайнаар хандан тэр хэмжээгээр одоо тухайн нийгэмд айтаа тухтай сайхан болох боломж бүрдэнэ. Тийм учраас одоо хүмүүсийн хүн төрөлхтний хувьд одоо нийгмээс одоо хүний нийгмээс одоо хамааралтай амьдардаг учраас бид бусдад одоо сайнаар хандах бусдад ёс суртахуунтай хандах шаардлага бол зайлшгүй гарч иж байгаа юм аа. За тийм учраас нэгэнд одоо бидний энэ амьдрал маань нийгмээс хамааралтай учраас нийгмийн бус одоо нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл аяндаа одоо хүмүүс төрж идэг юм аа. Нөгөө талаасаа бол одоо хүний үндсэн чанар нь бол инэрэнгүү чанартай. Үүн дээр нэмээд одоо шашин шүтлэг болгон номлол сургаалаа асрал инэрлийн одоо сэтгэлийг одоо номлодог. Уур хилэн хүсэл шунал атаа хорсол омог бардам гэх мэт эдгээр одоо муу сэтгэлүүдийг арилгах тухай одоо номлодог. За жишээлбэл одоо ууртай хүнийг бол хүмүүс сайн хүн гэж хэлэхгүй шүү дээ. Энэ хүн бол ууртай, муу хүн гэж одоо хэлдэг. Мөн одоо янз янзын одоо атгах бодолтой муу санаатай хүмүүсийг бол бүгд л одоо муугаар тодорхойлдог. За харин одоо хүн бүхэн сайнаар ханддаг, сайхан одоо сайн хүн гэж ханддаг хүн бол тухайн хүн нь сайхан сэтгэлтэй байж ижил одоо тийм боломжтой болно. Хэдийгээр одоо хичнээн их эрдэм мэдлэг одоо байхгүй байсан ч гэсэн хэрвээ тухайн хүн сайхан сэтгэлтэй байх юм бол олон хүмүүс түн сайнаар хандан тэр битгий ил одоо адгуу самтан ч гэсэн одоо сайхан сэтгэлтэй хүнд одоо сайнаар ханддаг юм аа. Тийм учраас шашин болгон бүгдээрээ асрал инэрлийн одоо сургаалыг номлодог. 야가를 여대배다 처디디 로동라 숨즈고 고네 다. За харин одоо энтгэгт дэлгэрсэн одоо шашин олон янзын одоо шашин дэлгэрсэн. За одоогоос бараг 3000 жилийн өмнө бол ахимса буюу одоо хүч үл хэрэглэх одоо энэ онол үүнтэйгээ одоо зэрэгцүүлээд каруна буюу асрал инэрлийн одоо энэ сэтгэлийг хөгжүүлэх энэ хоёр уламжлал бол одоо одоогоос 3000 жилийн өмнө дэлгэрсэн юм аа. За тэгэхээр энэ одоо ахимса болон одоо каруна энэ уламжлал бол одоо нэн эртний одоо энтэгт бол эртний уламжлал юм. За тэгэхээр бурхан багшийн одоо айлдвар сургаал, бурхан багш өөрийн одоо ном сургаалаа айлдахдаа энэ хоёр уламжлал дээр үндэслэж одоо өөрийн сургаал номлолоо айлдсан. Тийм учраас одоо түрүүнд хэлсэнчлэн одоо шашин болгон бүгдээрээ асрал инэрл төсвөр төвчээртэй байх, хувийн сахилах баттай байх, бусдыг уучлдаг байх эдгээр бүгдийг одоо чухалчилдаг. Мөн одоо бусдыг одоо дээрлэх, бусдыг зовоох эдгээр бүгдийг одоо хорж исэн. За тэгэхээр бүх шашинд бол одоо энэ үзэл онолууд, энэ одоо номлолууд бол бүгд одоо адилхан байгаа. Харин одоо асрал инэрлийг хэрхэн хөгжүүлэх талын хэрхэн хөгжүүлэх нь одоо арга зам нь бол өөр байдаг юм аа. За бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг одоо шашны уламжлалууд бол бүгд одоо асрал инэрлийг хөгжүүлэхдээ одоо ертөнцийн одоо бүтээгч эзэн тэнгэр маань одоо асрал инэрлийн одоо мөн чанартай биднийг одоо асарч инэрдэг
За тэгээд одоо эзэн тэнгэр маань өөрөө ийм одоо асрал инэрлийн чанартай учраас бид бүхэн ч гэсэн бүгдээрээ одоо ийм байх ёстой гэж үздэг. Харин бурхны шишинд бол одоо бүтээгч эзэн тэнгэрийн хүлээн зөвшөөрдөггүй. За бурхны шишин дотор одоо нуус тарны номлолд бол уур хилэнг мөр давах гэсэн одоо ийм өвдөс байдаг. За энэ нь бол ганц нэг одоо онцгой хүмүүст зориулсан одоо ийм нарийн одоо арга зам юм аа. Түүнээс ч одоо нийт хүмүүст бол одоо тэр уур хилэнг мөр дуруулах гэсэн одоо энэ арга замыг бол одоо дагаж мөрдөхөд хэцүү байдаг. За хий судал эдгээр хий судал тусал гурыг анхааран авлага болгодог одоо уламжил арга замууд бий. Мөн одоо мунхгийг одоо гэгэрлийн мөр дуруулах, хүсэл тачаалыг гэгэрлийн мөр дуруулах, уур хилэн одоо гэгэрлийн мөр дуруулах гэсэн одоо ийм юм зүйлүүд байгаа. Тэгээд эдгээр бүхэн бол бүгдээрээ одоо нийтлэг сургаал биш юм аа. Нисванасын 3 хорыг одоо гэгэрлийн мөр дуруулна гэдэг бол хувь хүн өөрөө бэлтгэгдсэн тохиолдолд одоо тухайн одоо эдгээр 3 одоо нисванасын хорыг анхааран одоо практик болгож түүн дээр үндэслээд тэр 3 хорыг одоо арилгах арга бол маш нарийн арга юм. Хэдийгээр одоо нисванасын одоо 3 хор гэдэг маань биднийг одоо хорлдог. Хэрвээ нэгэнд хорлдог ч гэсэн тухайн зүйлийг өөр нэгэн зүйлтэй ингээ холиод эмийн одоо тийм эд зүйлтэй холих юм бол тэр одоо хорлох чадварыг одоо арилгах одоо ийм боломжтой болно. Тийм учраас одоо нисванасын одоо энэ одоо хүч чадлыг одоо уран аргаар, нарийн аргаар одоо ингэж дарах одоо ийм одоо арга замууд бол нуус тарны номлол байдаг юм. 하듯이 거부 되겠지. 땅 안에 삼을로 지된 거부 근조들이 잠실당. ертөнцийг одоо бүтээгч эзэн тэнгэрийг одоо хүлээн зөвшөөрдөг одоо хүмүүс бүгд одоо бүтээгч эзэн тэнгэр маань асрал инэрлийн одоо ийм сайхан сэтгэлтэй учраас түүний хүүхэд болсон түүний одоо бүтээл болсон бид нар ч гэсэн асрал инэрлийн одоо сэтгэлтэй байх ёстой гэж одоо номлодог. Энэ бол их сайхан сургаал. Хэрвээ одоо үнэхээр бид сайн бодож чадах юм бол нэг л одоо эзний бүтээл бүгд одоо бид түүний хүүхэд учраас бие биенийгээ одоо хайрлах, нэгээ зовоох, нэгээ хохирох ийм үйлдэл байхгүй болно. Ийм зүйлүүд бол байхгүй болно. За тэгээд үүнчлэн одоо шашин болгон бүгдээрээ асрал инэрлийн одоо энэ сэтгэлийг номлодгороо бүгд адилхан юм аа. Зарим хүмүүсийн хувьд бол одоо энэ шашин шүтлэг одоо тийм сүсэг бишрэлтэй, тийм шашин шүтлэгтэй би одоо христийн шашинтай, би муслимын шашинтай, зарим хүмүүс би өөрийгөө бурхны шинтэн гэж хэлдэг хэрнээ тэрхүү сургаалд одоо гарч байгаа тэр асрал инэрэл бусдыг инэрч хайрлах тухай эдгээр одоо ном сургаалыг бол төдийлөн дагдаггүй ийм одоо хүмүүс байдаг. Хэрвээ одоо үнэхээр тухайн шашнаа үнэн зөвөөр сайн ойлгоод номлол сургаалыг сайн ойлгож чадах юм бол хүн бүхэнд одоо ач тусаа өгөх нь бол гарцаагүй юм аа. Миний одоо таньдаг олон хүмүүс би христийн шашин шүтдэг, муслимын шашин шүтдэг одоо маш олон хүмүүс байгаа. Бүгд одоо сайхан сэтгэлтэй өөрийн одоо шашин шүтлэгтэй үнэнч ийм хүмүүс байдаг юм. За тэгээд эзэн тэнгэрийг одоо магтан дуулахад бол тэр зарим хүмүүс бүр уйлж идэг. За тэгээд бүтэн одоо бүхий л насаараа асрал инэрлийн одоо энэ сургаал номлолыг дагсан, үүнийг амьдрал ахуйд хэрэгжүүлсэн ийм олон хүмүүс байдаг аа. Асрал инэрл одоо яагаад шаардлагатай юм бэ? Эний одоо учир шалтгаан юу юм бэ гэдгийг одоо эртний энтэгт бол одоо философийн үүднээс тайлбарлсан. За энэ тал дээр бол одоо эртний энтгийн уламжлал бол маш хүчтэй одоо байгаа. Бурхан багшийн одоо айлдвар бол одоо айлдварт гардаг. Би одоо бусдын хилэнц төдгөрийг гараа усаар арилгаж угааж чадахгүй
бусдын зовлон өөрөө гараараа ингээ авч чадахгүй өөрт байгаа тэр эрдмийг одоо тухайн хүмүүст ингээ бэлэн өгөх боломж байхгүй. Хамгийн гол нь одоо тэдгээр бүгдэд бол одоо энэ зовлонгоос салах арга замыг л одоо заана гэж одоо айлцсан байгаа. За энэ зовлонгийн шалтгаан болсон одоо тэр нүгэл хилэнцгийг бурхан одоо усаар угаагаад арилгах боломж байхгүй. Мөн одоо зов шаналж байгаа тэдгээр амьтдын зовлонг нь одоо шууд ингээ гараараа зовлонгийн цагаас салах боломж байхгүй. За мөн одоо бурханы таалд байгаа тэр эрдэм онлын эрдэмүүд одоо мэд төвчгтгүүнийг арилгасан эрдэм мөн одоо тэр олон одоо эрдэмүүдийг бүгднийг одоо бэлэн бидэнд өгөх боломж байхгүй. За тэгэхээр хамгийн гол зүйл нь бол бурхан багшийн одоо айлдвар сургаал юм аа. Яагаад тэгэхээр бурхан багш өөрөө амьдрал дээр одоо энэ арга замуудыг боддоор хэрэгжүүлээд анхааран авлага болгож за тэгээд мөн одоо нисуунаст одоо нуу сэтгэлүүдийг арилгаж за тэгээд түүний орондоо одоо гэгээрэлт хүрсэн энэ зүйлүүдийг одоо шавнарт хэрхэн ямар замаар одоо гэгээрэлт хүрсэн тэр болгоныг одоо шавнартаа зааж өгж байгаа нь бол хамгийн гол юм аа. За дарма буюу одоо энэ дээдийн ном энэ одоо ном сургаал бол одоо гол зүйл нь бол зовлонгоос аврах зовлонгоос салгах одоо ийм утгыг агуулдаг учраас энэ ном бол жинхэнэ одоо аврал болдог юм. За тэгээд одоо гол зорилго нь бол бидний дотоод сэтгэлийг өөрчлөх. За бид одоо багаасаа одоо төрөлхийн одоо энэ энэрэнгүй сайхан сэтгэлтэй байгаа үүнийг одоо бид хөгжүүлэх хэрэгтэй. За хөгжүүлэхдээ одоо энэ энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхдээ түүний одоо сөрөг тал болох уур хилэн тэргүүтээ нисуунаст муу сэтгэлүүдийг ерөнхийн хүчээр одоо тарах хэрэгтэй. За сайхан сэтгэлтэй байна гэдэг нь бол одоо зовлонгийн одоо зовлон арилгах амар амгалангийн одоо уг үндэс болдог. За хэрвээ одоо сайхан сэтгэлтэй байж чадах юм бол дэрэгдэх хүмүүс нь ч одоо аз жаргалтай амар тайван байж чадна. За асрал инэрлийг бол эм уугаад асрал инэрлийн одоо сайхан сэтгэлийг хөгжүүлэх боломж байхгүй. Тэгэхээр юу нь чухал вэ гэхээр энэ инэрлийн одоо сайхан инэрл хайрын сайхан сэтгэлийг төрүүлэхэд юу саад болж байна вэ? Түүнийг арилгах хэрэгтэй. За гол саад болдог зүйлүүд нь бол уур хилэн атаах орсол омог бардам гэх мэт эдгээр муу нисуунаст муу сэтгэлүүд юм. Энэ муу нисуунаст муу сэтгэлүүдийг бид нэр ерөнхийн хүчээр дарах хэрэгтэй байгаа юм аа. Инэрл хайрын одоо сэтгэлийг хөгжүүлэх одоо ийм зорилго тавиад за тэгээд үүнтэйгээ зэрэгцүүлээд одоо саяны хэлсэн дуур хилэн хүсэл чунд гэх мэт эдгээр зүйлүүдийг хэрхэн яаж арилгах арга ухаанд одоо суралцах хэрэгтэй. Эхлээд бол уур хилэн хүсэл чунд гэх мэт энэ муу сэтгэлүүдийг эхлээд таних хэрэгтэй. За ийм уугаад уурыг арилгах боломж байхгүй. За тэгэхээр бид өөрөө одоо оюун ухаанаа сайн ажилуулж ингэж одоо ажилуулж ээж одоо бид нар уурыг арилганаа. Хэрвээ одоо бид нар оюун ухаанаа бүрэн гүйцэд сайн ажилуулж үнэн зөвөөр сайн ажилуулж чадах юм бол энэ сөрөг муу сэтгэл хөдлөлүүдийг бол бүгднийг арилгах боломжтой. Яагаад тэгэхээр энэ одоо нисуунаст муу сэтгэл гэдэг юм бол бүгд одоо юмс үзэгдлийг үнэн мөн чанараар нь таниагүй улмаас буруу ойлголт автаж түүнтэй хөтлөгдөн уур хилэн хүсэл шунал гэх мэт одоо энэ муу сэтгэл сөрөг муу сэтгэлүүд одоо төрдөг. За хэрвээ одоо юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн зөвөөр сайн таньж чадах юм бол одоо уур хил сайнд шунсан шунал муу дууралсан уур хилэн гэх мэт ийм зүйлүүд бол байхгүй болно. 가다 산재 배치사리 알람 다직 사이콜로지 сурчрээ. За тэгэхээр ингээд үзэх юм бол одоо бурхны шишний ном сургаал бол ихэнхдээ одоо энэ одоо сэтгэл судлалын одоо энэ арга ухаан гэж хэлж болно. За энтхийн одоо пали уламжлал, санскрит уламжлалууд бүгд одоо гурван одоо суртахаалт хураагддаг.
За эхлээд бол одоо ёс суртахууны суртгаал гэж байгаа. Ёс суртахууны суртгаал нь бол одоо бусдад ёс суртахуунтайгаар хандах ийм гол нь бол ийм зүйл. За тэгээд үүн дээр нь одоо нэмээд бид нэр одоо дотоод сэтгэлийг одоо сайн таньж мэдэх шаардлагатай болно. За бидний одоо ердийн үед бол мэдрэхүйн одоо энэ мэдлүүд одоо мэдрэхүйн ухамсарууд бол илүү ажиллаж яадаг. Жишээлбэл дүрс, дуу, үнэр, амт гэх мэт ийм зүйлүүд бол бидний мэдрэхүйн одоо ухамсарууд бол илүү төгж байдаг юм аа. За тэгээд ердийн үед бид нэр энэ байнга ажиллаж яадаг учраас бид нэр энэ мэдрэхүйн одоо ухамсарт хөтлөгдөж нэг өсөндөө бол одоо түүний эрхэнд байдаг гэж хэлж болно. За харин одоо бид мэдрэхүйн одоо ухамсаруудыг одоо цааш нь одоо төр орхиод гол дотоод сэтгэл дээрээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Ер нь бол одоо сэтгэлийг номхруулах, сэтгэлээ засах гэдэг нь бол одоо үндсэн гол сэтгэл дээр л одоо явагдах ёстой юм аа. Тийм учраас одоо бид нэр ёс суртахууны суртгаал дээр нэмээд одоо Дианы суртгаал гэдгийг одоо олж авах ёстой. За энийг одоо олж авахын тулд хамгийн эхлээд бид нэр өөрсдийн дотоод сэтгэлийн төвлөрлийг олж авах ёстой юм аа. Гол одоо анхаарах зүйл маань бол үндсэн одоо гол сэтгэл дээрээ төвлөрөөд түүний дараагаар бол одоо хэрхэн яаж энэ одоо муу сэтгэлийг арилгах арга ухаанд одоо суралцах ёстой. За бид өглөө сэрсэн даруйда одоо хамгийн анхны одоо сэрсэн даруй одоо тэр даруйд бол одоо бидний энэ оюун ухаан одоо ажиллаж эхэлдэг. Одоо нүдээр юм харах, чихээрээ юм сонсох, юм амтлах гэх мэт энэ мэдрэхүйн одоо ухамсаруудыг одоо шууд ажиллаж эхэлдэг. Тийм учраас сэрсэн даруйда энийг одоо гадагш алдахгүйгээр дотооддоо одоо төвлөрөж сурах хэрэгтэй. Мэдрэхүйн одоо эргэтэнд автахгүй байж чадах юм бол гадаад одоо зүйл рүү сэтгэл одоо гүйхгүй учраас гадагшаа сэтгэл алдуурахгүй байгаа учраас юмс бүхэн бүгдээрээ одоо тийм тунгалаг тодорхой одоо болно. За тэгээд мөн одоо хоосон чанартай мэд одоо ийм сэтгэл төрж эхэлнэ. За энэ үед бол одоо бидний энэ оюун ухаан маань бол одоо тунгалаг бөгөөд тодорхой одоо чанарууд нь улам одоо ил гарч эхэлдэг юм аа. За тэгээ энэ дээр одоо өөрийн сэтгэлээ сайн төвлөрүүлэх хэрэгтэй. За мэдрэхүйн одоо ухамсарт мэдрэхүйн одоо мэдлэлт автахгүйгээр дан ганцхан одоо сэтгэл дээрээ төвлөрч чадах юм бол бид нар аль гүн гүнзгий ойлголтуудыг нягтлж судлах боломж бол бүрэн бүрдэж байгаа юм аа. За ердийн үед бол бидний одоо мэдрэхүйн ухамсарууд илүү одоо ажиллаж яадаг учраас бид сэтгэл санаагаа төвлөрүүлээд гүн гүнзгий зүйлүүдийг нягтлж судлах боломж бол хэцүү байдаг. За олон одоо арга бий сэтгэл санаагаа сэтгэл оюунаар төвлөрүүлэх олон арга байдаг. Одоо жишээлбэл гадаад зүйл дээр одоо төвлөрөх ийм арга зам байдаг. Гэвч одоо дотоод сэтгэл дээрээ төвлөрөх нь бол хамгийн гол юм шүү. Хэдий хэмжээнд одоо сэтгэл санаан дээр одоо дотоод сэтгэл оюун дээр төвлөрнө тэр хэмжээгээр одоо оюун ухааны хүчин чадал нэмэгдэж идэг. За одоо оюун ухаанаа төвлөрүүлж чадах юм бол одоо энэ төвлөрсөн дээрээ зүгээр ингээд байнга ингээд төвлөрөө суугаад байх биш. Одоо зовлон гэж юу байна? Зовлонгийн шалтгаан юу байна? Гэх мэт одоо хотгтын дөрвөн үнэн тэргүүтэй энэ бурхан багшийн одоо айлцсан сургаал номлол дээр нэгтэл судалгаа хийж эхлэх хэрэгтэй. За бидний одоо бид бүхэн бүгдээрээ тэр битгий ил одоо адгуус амтан өд хорхоо хүртэл одоо бүгд одоо зовлон хүсдэггүй жаргалыг хүсдэг. За бидний хүсдэггүй тэр зовлон хүсээд байгаа жаргал маань бол зарим үед одоо бий болоод зарим үед байхгүй болж идэг. Энэ бүхэн юг харуулж байна вэ гэхээр бүгд өөр өөртөө одоо уг шалтгаан байдаг гэдгийг харуулж байгаа юм аа. Одоо бидний энэ нясуунаас муу сэтгэлүүд маань бол одоо хэдий хэмжээнд төрн тэр хэмжээгээр дотоод сэтгэл санаа хямарч яадаг.
За сэтгэл санаа хямраад ингээ удаан хугацаанд ингэж хямарч бүр илүү хүчтэй одоо хямрах юм бол бидний бие махбодд одоо сөрөг нөлөө үзүүлдэг. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд, анагаах ухааны эрдэмтэд бол хэлж байгаа. Сэтгэл санаа их хямардаг хүмүүсийн одоо биеийн эрүүл мэнд одоо муу байна гэж одоо хэлж байна. За тэгээд хэдий хэмжээгээр сэтгэл санаагаа амгалан тайван байлгаж чадна, тэр хэмжээгээр бие махбод ч гэсэн одоо өвчин зовлонгөө байх нөхцөл одоо бүрдэнэ. За ингээд үзэхлээр бидний одоо биеийн зовлон, сэтгэлийн зовлон гэж одоо хоёр тус тустай байдаг. За эдгээр одоо зовлонгууд бол одоо бүр байнгын төрөлхийн одоо ийм зовлонгууд биш ээ. Анханасаа одоо заяагдсан, анханасаа байсан ийм одоо зовлон бол биш юм. Нэгэнд одоо уг шалтгаанаас бүрдэж байгаа учраас тэрхүү уг шалтгааныг арилгах юм бол зовлонгоос алах боломжтой гэж одоо бурхан багш айлдсан. За энэ зовлонгийн одоо уг шалтгаан бол үйл хийгээд нисванаас юм аа. За тэгэхээр үйл хийгээд нисвансыг хэрхэн яаж хураадаг вэ гэхээр нисванаст муу сэтгэл байх юм бол үйл одоо хурааж эхэлдэг. За хутагт нагарч өнө айлдсан үйл хийгээд нисванасыг арилгах юм бол нирванд хүрнэ. За бидний одоо зовлонгийн уг үндэс бол одоо үйл одоо уг үндэс нь бол үйл юм. Сэтгэл санаа одоо сэтгэл санааны одоо хямралд автаж за тэгээд одоо ян янзын одоо сүрэг муу үйлүүд хийдэг. За тэгэхээр үйл хийгээд нисванасыг арилгах юм бол энэ зовлонгийн уг үндэс болсон одоо үйл хийгээд нисванасыг арилгаж чадах юм бол нирваны хутаг буюу нирваны хутагт хүрч чадна. За тэгэхээр түрүүнд одоо тайлбарласанчлан одоо энэ үйл хийгээд нисванас бол зовлонгийн уг үндэс болдог. За тэгэхээр энэ одоо үйл хийгээд нисванасын уг үндэс нь юу юм бэ гэхээр юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн зөвөөр нь таньж чадаагүй одоо энэ буруу ойлголт, буруу одоо мунхаг юм аа. Жишээлбэл одоо дүрс тэргүүтээ юмс үзэгдлийг одоо бидэнд үзэгдэж байгаа чигээр нь одоо хүлээн аваад байдаг. За бидэнд одоо харагдаж байгаа шигээ одоо яг тухайн зүйл нь бол одоо бодиттой байна гэж ингэж боддог. За тэгээ ийм бодолд автах юм бол тухайн зүйлдээ одоо сайнаар хандах, муугаар хандах. За тэгээ энэ бүгдийн үр дагавар дуур хилэн хүсэл шунал гэх мэт ийм зүйлүүд бол төрдөг юм аа. Хэрвээ тухайн зүйлийг одоо бидний нүдэнд үзэгдэж байгаа юмс үзэгдлийг одоо нэгтлж үзэх хэрэгтэй. Юмс үзэгдэж байгаа бүхэн бүгдээрээ үзэгдэж байгаа шигээ үнэхээр байна уугүй юу гэдэг дээр судалгаа хийх юм бол бид нэр одоо түүний эцсийн мөн чанарыг одоо ойлгож авах боломжтой. Энэ дээр бол орчин үеийн шинжлэх ухааны квант физикийн онолоор одоо маш нарийн одоо судалгаа хийж байна. За бидэнд үзэгдэж байгаа одоо тухайн зүйл маань квант физикийн одоо онолоор бол ингээд улам нэгтэлж дотгош нь одоо судалгаа хийгээд үзэхлээр тухайн одоо үзэгдэж байгаа зүйл маань одоо үнэхээр байгаа мэт үзэгдэж байгаа боловч үзэгдэж байгаа шигээ одоо бодитойгоор орших боломжгүй гэдгийг бол квант физикийн онолоор тодорхойлсон. Жишээлбэл одоо дүрсийг одоо ингээд одоо бүр наривчлаад хумхийн тоос бүр маш их нарийн одоо хэмжээнд хүртэл нь одоо ингээд судлаад үзэхэд бол тухайн зүйл нь өөрөө бүр эцэстээ бол ингээд огт байхгүй болчихж байгаа. Тэм учраас квант физикийн одоо онолоор үзэгдэж байгаа зүйл маань үзэгдэж байгаа шигээ одоо байхгүй гэдгийг бол одоо квант физикийн онолоор нэгэнд одоо тодорхойлчихлоо. За тухайн одоо юмс үзэгдлийг одоо бүр наривчилж одоо садалгаад бүр нарийн одоо төвшөнд ингээд судлаад үзэхэд тухайн зүйл нь бол одоо бүр одоо хумхийн тоос маш их нарийн одоо хэмжээнд одоо хүртлээ яваа. Тэндээсээ одоо ингээд задраад ингээд байхгүй болж байгаа гэж. За тэгээд энэ нь бол одоо
төв үзлийн хоосон чанарын одоо үзэл онолтой нэлээд төстэй болж ирж байгаа. За энтхийн эрдэмтэн Ража Рамана гэх одоо эрдэмтэн байсан. За тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэхээр барууны шинжилгээ ухаанд бол квант физикийн онол бол одоо цоо шин одоо ийм онол одоо болж гарч ирсэн. Харин 2500 гаруй жилийн өмнөөс бол энтхэгт одоо энэ квант физикийн онол одоо дэлгэрсэн байсан гэж одоо надад тэгж хэлсэн. За тэгээд тэр үедээ бол хотогт Нагаржунын одоо айл дуруудаас хид хідэн ишлэл татаад энийг одоо хэлж ирсэн. Одоо буддийн гүн ухаанд бол юмс үзэгдэл бүхэн бүгдээр үзэгдэж байгаа шигээ одоо орших боломжгүй бүгд хоосон чанартай гэж номлодог. За квант физикийн одоо онолоор тухайн зүйлийг нэрлэж тодорхойлох зүйл байгаа учраас өөрийн дотоод оюун ухаан талаас тухайн зүйлийг тодорхойлж байгаа учраас тухайн зүйл нь байна. Гэж одоо тайлбарлаж байгаа. Яг энтэй адилхан одоо буддийн гүн ухаанд одоо сэтгэл хөдлөлтний үзэл онолоор юмс бүхэн бүгдээр юмс үзэгдэл бүхэн бүгд одоо сэтгэлийн мөн чанартай тухайн зүйлийг одоо энэ дотоод сэтгэлийн талаасаа ингэж тодорхойлж байгаа болохоос тухайн зүйл нь одоо өөрийн одоо материалын чанараараа байх боломжгүй гэж одоо үздэг. За тийм учраас одоо объектив, субъектив энэ хоёр бол хоёулаа одоо адилхан чанартай гэж тайлбарладаг. Одоо үзэгдэж байгаа зүйл маань бол одоо оюун ухаан түүнийг одоо хэрхэн тодорхойлсон дагуу одоо тухайн зүйл нь оршиж байгаа. Оюун ухааны нь одоо ингээд байхгүй болгочих юм бол тухайн зүйл нь өөрөө байхгүй болно гэсэн үг. Тийм учраас одоо сэтгэл хөдлөлтний одоо үзэл онолоор бол гадаад одоо материалын зүйл тухайн түүнийг одоо харж байгаа оюун ухаан энэ хоёр бол хоёр тустай байх боломжгүй гэж одоо тайлбарладаг. Тийм учраас бурхан багшийн одоо айл дурт түрүүнд гарсан юмс үзэгдлийг одоо үнэн мөн чанараар нь одоо таниулах нь бурханы одоо айл дур сургаалын гол зорилго юм а гэж одоо айлдсан байгаа. За бэлгүүний зүрхэн сударт гардаг одоо гүнзгий үзэгдлийн одоо самадид оршсон гэж гардаг. За энэ хэсэг дээр бол үзэгдэл хийгээд хоосны одоо энэ үзэгдэл хийгээд хоосны агаарт орших, хоосны одоо хоосон чанарын одоо мөн чанарт орших энэ хоёрыг бол хоёуланг нь гаргаж байгаа. За дүрс хоосон дүрс юм. За тэгээд түүний дараагаар бол одоо дүрсээс тустай хоосон гэж байхгүй, хоосноос тустай дүрс байхгүй гэж одоо гардаг. За энэ бүхэн бүгдээрээ юмс бүхэн бүгдээрээ хоосон чанартай. Гэвч одоо хоосон чанартай гэдэг нь бол огт байхгүй гэсэн үг биш. Ягаад гэвэл тухайн зүйл нь сайн муу, таагүй ийм нөлөөг үзүүлж байгаа учраас энэ нь бол огт байхгүй гэсэн үг бас биш юм. За өөрийн одоо мөн чанараар бүтээгүй одоо өөрийн мөн чанараараа бүтээгүй учраас бусдаас хамааралтайгаар одоо орших ёстой. Бусдаас хамааралтай оршиж байгаа бол энэ нь одоо бусдаас хамааралтай оршиж байгаа учраас энэ нь өөрийн мөн чанараараа бүтэх боломжгүй юм аа. За төв дурхууд одоо айлдсан байгаа одоо морин тэргийг олон 7 талаас нь ингээд нэгтэлж үзэх юм бол энэ хүнхээр одоо морин тэрэг байна гэд гаргаж ирэх зүйл байхгүй болж байгаа. За тэгэхээр гадаад морин тэрэгэн дээр одоо судалгаа хийх биш, хамгийн гол нь одоо өөрийн дотоод сэтгэлийг одоо ингэж хоосон чанартай гэж одоо таних ойлгож авах нь чухал юм. Бидний одоо би цогц байж гэсэн одоо би биш хоосон чанартай. За түүнтэй адилхан одоо бурхныг ч гэсэндээ одоо хоосон чанартай гэж одоо бодох ёстой. Үнэхээр одоо бурхан яг хаана байна вэ? Бурхны одоо тэр одоо цовралт үгүй тэр одоо лагшин нь бурхан муу юм уу? Түүний одоо оюун ухаан таалал нь одоо бурхан муу юм уу? Эдгээр бүгдийг одоо нэгтэлж үзэх ёстой байгаа. Энийг бэлгүүний үндэс номон дотор одоо айлддаг. Бурхныг одоо ингэж судалгаа явуулж байгаатай адилхан би өөр дээрээ бас одоо ингэж
бодож судалгаа хийх ёстой. За би өдөр болгон одоо энийг өөр дээр одоо бодож одоо бясалгадаг. 상당히 있는데 말한저 다스네 배 짜셔 뭐 슈지게기 За бид хэрэг үнэхээр энийг байнга бодож чадах юм бол үргэлж одоо бид нар би гэж одоо байнга өөрийгөө дөвөөлгөж боддог энэ би гэдэг ойлголт алгуур одоо байхгүй болдог. 뭐니 주거지 내겐즈다 우토 인도선다 일류간에 다 센시샤인도가 За буддийн гүн ухааны одоо төв үзлээс доошх одоо буддийн гүн ухааны үзэл онолтонгууд бол бүгд би гэдгийг бол өдөр хоос би үгэн онлыг одоо бүрэн гүйцэд тайлбарлаж чаддгүй бүгд ямарваа нэгэн зүйлийг одоо тодорхой зүйлийг тавихаас одоо тодорхойлохгүй бол огт байхгүй болчих гээд байгаа юм шиг ийм одоо зүйл байдаг учраас төв үзлийн онлоор хамгийн одоо гол үндсэн онол нь бол төв үзлийн онол болдог. 아니 За миний бие, миний сэтгэл гэж одоо бид нар боддог шүү дээ. За тэгээд энэ нэгтлж сайн одоо судалгаа хийх юм бол миний бие, миний сэтгэл бүгд одоо томьёолын төдийд л одоо оршихоос өөрөөр одоо мөн чанараар орших ямар ч боломж байхгүй. За судалгаа хийгээд үзэхлээр миний бие мэн бол бие биш. Миний бие одоо үнэхээр одоо би өглөө сэрсэн даруйдаал энэхэр бүгдийг сайн боддог. 가이해네 고보고 요래 그래도 나를 Би бол байгаа. Би байгаа учраас одоо би одоо алхаж явж байна, сууж байна. 근데 인도산에 예니 야 예버데 Тийм учраас бол би огт байхгүй биш. За байгаа боловч энэ нь бол өөрийн мөн чанараараа бүтээгүй хоосон чанартай оршиж байгаа. Хоосон чанартай оршиж байгаа үүн дээрээ нэмээд одоо энэ нь бүр томьёолын төдийд л одоо оршиж байна гэсэн үг юм. За тэгээ энэ тухай бол бэлэг баримтын сургаал дээр маш гүн үнцгий одоо тайлбарлсан. Бурхан багш анх хотгтын дөрвөн үнний сургаалыг айлдсан. За хотгтын дөрвөн анх дугаар номын хүрдийн үед хотгтын дөрвөн үнний сургаалыг айлдаад энэ үед бол одоо 20 хүн үннийг айлдсан байгаа. 20 хүн үннийг маш нарийн одоо төвшин тайлбарлсан хэсэг бол бэлэг баримтын одоо сургаал юм. За түүний дараагаар бол одоо Жүдлама номон дотор 3 дугаар номын хүрдийг айлдах үед одоо гарсан Жүдлама одоо номон дотор сэтгэлийн одоо мөн чанарыг одоо нарийн тайлбарлсан байгаа. За энэ одоо олон нисванаст муу сэтгэлүүд бүгд одоо энэ мунхгаас одоо үүдэлтэй. Тэгэхээр энэ мунхгийг одоо арилгах бол боломж байгаа. Яагаад гэхээр мунхаг гэдэг юм байна бол үнэн зөв одоо учир шалтгаан дээр суурилдаггүй. Харин юмс үзэгдлийн эцсийн мөн чанар болсон одоо тэрхүү хоосон чанарыг энэ хоосон чанар нь бол одоо үнэн зөв ойлголт юм. Үнэн зөв ойлголт учраас энэ нь учир шалтгааны одоо нотлохоор нотлогдох юм зүйл юм. Тийм учраас мунхгийг одоо бид нэр одоо үнэн зөв учир шалтгааны үүднээс нотлохоор л одоо арилгана. За мунхгийг бол дотор нь хоёр хуваадаг. Тухайн одоо зүйлийг мөн чанарыг одоо таних мэдээгүй мунхаг нөгөө талаасаа огт одоо чанх эсэргээр нь баримтлсан буруу үзэл гэж одоо ийм хоёр мунхаг байдаг. За тэгэхээр эдгээр бүгдийг бол одоо учир шалтгааны үүднээс л одоо арилгах боломжтой юм аа. Юмс үзэгдэл бүхэн одоо үзэгдэж байгаа шиг одоо байх боломжгүй. Үзэгдэж байгаа тухайн зүйлийг одоо нэгтэл судлах юм бол энэ үнэхээр одоо энэ байна гэд гаргаж ирэх зүйл нэгийг хинч зүйл байхгүй. Бэлгүүний зүрхэн одоо номон дотор гардаг дөрөс нүд байхгүй, чих байхгүй гэх мэтчлэн одоо бүгд байхгүй гэж айлдж байгаа. Энэ бүхэн бүгдээрээ одоо хоосон чанартай гэж одоо гэдгийг гаргаж байгаа юм аа. Энэ хоосон чанартай гэдэг нь огт байхгүй гэсэн үг биш. За юмс төвд ороход одоо гардаг юмс бүхэн бүгдээр өөрийн мөн чанараараа одоо өөрийн мөн чанараараа бүтэх юм бол хотгтын одоо тэг шагуулсан одоо бэлэг оюун нь юмс үзэгдлийг эвдлэх шалтгаан болно гэх тэргүүтээ одоо дөрвөн одоо ийм ухаан байдаг.
За хоосон чанарыг таних мэдсэн бэлэг оюун нь юмс үзэгдлийг одоо эвдлэх шалтгаан болох юм бол энэ зохисгүй болно. Тийм учраас юмс өөрийн мөн чанараараа бүтэх боломжгүй. Мөн одоо томьёолын төдийд одоо томьёолын үнний төвшөнд юмс үзэгдлүүд бүгдээр одоо нэгтэл судлах юм бол тухайн зүйлд нь одоо олдохоор болчихноо. Мөн одоо үнэмлэхүйн үнний төвшөнд юмс бүхэн бүгдээрээ одоо төрөх боломжгүй гэдг нь ч гэсэн буруудна гэд одоо хэтрүүлэгч төв үзлийн одоо онлоор хэрвээ одоо юмс бүхэн бүгдээрээ өөрийн мөн чанараар бүтсэн гэх юм бол ийм одоо алдаанууд гарч ирнэ гэдгийг одоо төвд орхуу дэлгэрэнгүй тайлбарлсан. За бурхан багшийн айлдвар сургаал бол хоёр үнний одоо төвшөнд явагддаг. За харьцангуй үнний үнэн гэдэг юм байна бол одоо юмс үзэгдлийн одоо үзэгдэж байгаа хэлбэрийг хэлж байгаа. За яагаад одоо энийг эхлээд гаргасан бэ гэхээр юмс үзэгдлүүд бүгдээрээ маш олон зүйлээс шалтгаалж олон одоо зүйлийн нөлөөг үзүүлж байгаа. Энэ бүхэн бол бүгдээрээ бол одоо байна. Энэ юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг одоо ингээд сайн нягтлаад үзэх юм бол юмс бүхэн бүгдээрээ одоо өөрийн мөн чанараараа бүтээгүй бүгд хоосон чанартай гэдэг ойлголт гарч ирж энэ нь бол одоо үнэмлэхүйн үнний ойлголт юм. За тийм учраас одоо Буддийн гүн хаан бол одоо хүний оюун ухааныг бүрэн гүйцэд ашиглах бүхий л одоо боломжийг бүрдүүлж өгсөн. За палео уламжил бол бурхан багшийн айлцсан сургаалыг ишлийн бурхан багш ингэж айлцсан юм гээд одоо айлбарыг дагдаг. Харин одоо санскрит уламжлал бол өөр зарчмаар явагддаг. Наланда дэлгэрсэн одоо энэ санскрит уламжлал бол бурхан багшийн айлцсан сургаал номлолыг одоо учир шалтгааны үүднээс нэгтэл судалдаг ийм одоо арга замаар явдаг. За төвдөд дэлгэрсэн одоо энэ бурханы шашны одоо энэ ном сургаал бол бүгд одоо наланда дэлгэрсэн санскрит уламжлал юм аа. За санскрит уламжлал бол учир шалтгааныг логикийг одоо голдог. Логик гаргалгаагаар одоо энэ гүн гүнзгий үзэл онолыг одоо нэгтэл судалдаг юм. За учир шалтгааны үүднээс нэгтэлж байгаа гол зорилго нь юу вэ гэхээр одоо хэрвээ учир шалтгааны үүднээс тухайн зүйл бол нотлогдохгүй байх юм бол бурхан багшийн айлцсан сургаал байсан ч гэсэн түүнд одоо тайлбартаагаар хандах. Учир шалтгааны үүднээс нотлогдож байх юм бол түүнийг одоо шууд хүлээн авах ийм одоо хоёр арга замыг баримталдаг. За ингээд энэ хэсэг бол одоо энэ номын айлдварын өмнөх ерөнхий одоо тайлбар болж байна. Хотогт нагарч унаа бол одоо хоосон төв үзлийн онол ном сургаалд одоо суралцдаг хүн бүхэнд хоёрдугаар бурхан мэд одоо алдаршсан. Бурхан багшийн одоо айлдсан бэлэг баримтын сургаал номл бүгднгийн одоо судалгаа хийж тэдгээр бүгдийг одоо нэгтэлж өөрийн одоо ном 6 одоо номыг зохиосон байгаа. Хотогт нагарч унаа одоо тэр айлдсан ном сургаал дээр хотогт Арьян Дева одоо 400 гэх мэт одоо тайлбаруудыг бичсэн байгаа. За мөн одоо Будда Балида одоо богцон хотогт нагарч унаа одоо айлдвар сургаал дээр тайлбар хийсэн. За ингээд хотогт нагарч унаа одоо эцсийн тааллыг гаргаж чадсан нь бол ловн чандар гэртээ юм аа. За бид багаас төвд орохын одоо номыг цээжилж байгаа. Илт онхойн чимэг төвд орохоо гэх одоо эдгээр үндсэн одоо сургаалуудыг бүгднийг цээжилдэг. Энэ бол бидний хувьд бол маш одоо их хувьтай үйл юм аа.
양양 로데기 За би Чандра гэрдэгийн төвд орохгүй мөн одоо Чандра гэрдэгийн өөрийн одоо зохиосон төвд орохын тайлбар эдгээр бүгдийг би байнга уншдаг. Энэ бол одоо миний ширээний ном болсон. За мөн одоо үүн дээр нэмээд хотогт нагарч үнэ 6 чуулган буюу одоо 6 номыг одоо үзэж байгаа. За За мөн одоо энэ дотроос бол Эрдэнийн эрх номон доторх одоо бод сэтгэлийн одоо хэсгүүдийг мөн одоо онцгойлон бясалгадаг. За хамаг амьтдын одоо зовлон надад боловсруулахгүй, надад байгаа аз жаргал амар амгалан бүхэн бүгдийгээ би бусад амьтдад өгье гэж одоо гардаг. За энэ бол одоо Эрдэнийн эрх дотор гарч иж байгаа одоо энэ бод сэтгэлийн одоо бясалгах хэсэг бол маш одоо гүн гүнзгий утгатай ийм зүйлүүд байгаа. За тэгэхээр энэ эдгээр ном сургаалууд үүн дотроос ялангуяа одоо энэ Чандра гэрдэгийн одоо төвд орохын одоо өөрийн тайлбар энэ номнууд бол үнэхээр одоо гайхамшигтай. Тийм учраас бид эхлээд одоо хамгийн эхлээд одоо энэ номыг одоо үзэх хэрэгтэй. За ном үзээд дараад нь одоо номын аль дүрийг одоо сонсох хэрэгтэй. Номын аль дүрийн үед одоо өөрийн ойлгож авсан зүйлүүдээ баттай сайн болох хэрэгтэй. За бог зонхойн одоо айлдварт гардаг. Эхлээд одоо сонсох хэрэгтэй. Сонсон зүйлийгээ баттай болгох хэрэгтэй. Баттай болгож авсан зүйлийгээ өдөр шөнд одоо анхааран авлага болох хэрэгтэй гэж одоо гарч байгаа. За одоо бодож өөрийн сонссон зүйлийгээ учир шалтгааны үүднээс сайн нягтлж судлах юм бол энэ үнэхээр энээс өөр ямар ч гарц байхгүй юм байна гэсэн одоо энэ баттай ойлголт төрнө. За энэ баттай ойлголтыг одоо авч чадах юм бол аяндаа би одоо хүмүүс өөрсдөө одоо анхааран авлага болгож эхэлдэг юм. За тэгээд эдгээр одоо ойлгож авсан тухайн зүйлүүдийгээ бол одоо түрүүн хэлсэн дээр самадияны одоо эрдэмтэд хослуулж чадах юм бол бүр илүү одоо гүнзгий ойлголтыг олж авах нь илүү чанартай болно. За тэгээд сэтгэл төвлөрлийн одоо тэр эрдэмтэр үндэслээд үлэмж үзэхүү буюу одоо улам нэгтэл судлах одоо тэр эрдэмүүдийг ч гэсэн олж авч чаднаа. За тэгэхээр одоо цогт наландрын одоо уламжил бол орчин үеийн шинжлэх ухааны зарчимтай адилхан явагддаг юм аа. За төвдөд ловон шанта арагштай гигийн одоо бурхны шашныг дэлгэрүүлсэн. Бурхны шашин дотроос бол наландан уламжлалыг одоо дэлгэрүүлсэн. Одоо тэгээд цас төвдийн одоо олон мэрэгдүүд бүгд одоо ловон шанта арагштай гигэний одоо альдсан тэр заавар сургаал, ном сургаалыг зааврын дагуу одоо нэгтэл судалж ирсэн юм аа. Маш одоо гүн гүнзгий ном сургаалуудад бол суралцаж бүтээл бясалгалыг бол хийж ирсэн. За ингэхдээ бол одоо номлол хийгээд бүтээлийг хослуулан одоо явж ирсэн. Дэлхий дээр бурхны шашинтай улс орн зөндөө их бий. Гэвч эдгээр дотроос одоо сонсох, санах, бясалгах гурвыг одоо бүрэн гүйцэд одоо эзэмшиж, бүрэн гүйцэд дагаж мөрддөг. Тэгээд дээрэс нь одоо номлол хийгээд хувь хүмүүс өөртөө суралцах, боддоор дагаж мөрдөх, үүн дээр энэ бүгдийг бүрэн гүйцэд хэрэгжүүлдэг нь бол цөөхөн байна. Зарим одоо бурхны шинтэй хүмүүс бол зөвхөн одоо бясалгал хийхийг одоо голлдог. Бидний хувьд бол одоо судалгаа явуулах, судалгаан дээр баттай ойлголт авах, баттай ойлголтоо одоо өөрө дадлаг болгох ийм одоо зарчмаар явагддаг. За Соронзон гомбо хаан бол одоо төвдийн бичгийг анх одоо дэлгэрүүлсэн. Ингэхдээ энтхийн одоо санскрит хэлийг дагаж төвд үсгийг одоо гаргаж авсан юм а. Нэгэнт одоо өөрсдийн үсгтэй болсон учраас одоо төвдийн одоо мэрэгдүүд энтхийн бандитаа нартай хамтарч одоо энтхээс олон ном сургаалыг орчуулсан. За ингэх орчуулах үедээ бол шинэ нэр томьёо гаргаад ингээ орчуулж эхэлсэн юм аа. За тэгээд энэ маш нарийн одоо энэ зарчмаар явагдсан учраас энэ төвд хэл дээрх одоо энэ одоо буддийн гүн ухааны ном сургаалууд бол хамгийн одоо үнэн зөв. За тэгээ дээрэс нь бол одоо гүн гүнзгий утгыг агуулж байгаа одоо хамгийн гол одоо юм их сурвалжууд болж байна.
아나 참 꿀리도 최저 За ерөнхий боловсролын сургуулиудад учир шалтгааны одоо энэ ухаануудыг хэрэгтэй гэж одоо зөвлөж байгаа. Шалгадгийн тайлбар гэдэг ийм одоо учир шалтгааны номлолууд байгаа. Эдгээрээс ялангуяа одоо тэр хоёрдугаарх одоо бүлгийг бол бүр илүү одоо сайн судлах хэрэгтэй. 참을lum이 전시와서 되는 뭐체 애니까다. За тэгээд энэ хоёрдугаар бүлэг дээр бол одоо оюун ухааныг ялангуяа шалгадаг ухааныг одоо илүү тайлбарладаг. 참을 줄봐. 다디 참아. За цадмаа гүндүү ном одоо шалгадаг ухааны одоо номлол дотроос гол чухал номлол бол цадмаа гүндүү гэдэг ном байгаа. За энэ хэсэг дээр бол одоо шалгадаг ухаан, оюун ухааныг маш нарийн төвшөнд одоо тайлбарлсан. За би олон жилийн өмнөөс эхлээд ерөнхий боловсролын сургуульд одоо лориг, дайрэг гэх мэт энэ бүдгийн гүн ухааны энэ ном сургуулиудыг одоо судлах хэрэгтэй. За тэгээ энийг үзэж судлаад бүр гүнзгийрүүлээд одоо шалгадагийн тэн тайлбарын 2 дугаар бүлгийг одоо бас үзэх хэрэгтэй гэж одоо зөвлөж байгаа. 가서 다가다 안다서 식이 되면도 정기미도 저 가다 연이 애니 3월 6번 졸라 펜셔버 덤버듯이 겹사게다. За мөргөлийн одоо цадмаа гүндүүд номонд гардаг одоо мөргөлийн хэсэг байгаа. Шалгадгийн одоо төрөлхийтэн болсон бурханд мөргмөө гэсэн одоо утгатай ийм шүлэг байдаг. Энэ шүлэг дээр одоо бурхан багшид одоо мөргөл үлдэж байгаа нь бол шалгадгийн ухаанаар одоо бурханд сүсэг төрүүлж түүний одоо мөргөж байгаа хэсэг юм аа. За энэ хэсэг дээр бол мухар сүжигт автаад одоо мухар сүжгийн ирэхээр одоо бурханд мөргөж байгаа хэсэг ерөөсөө биш юм. Хэрвээ одоо учир шалтгааныг одоо сайн ойлгож авч чадах юм бол бид нар үнэн зөв одоо сүсэг бишрэлт өрнө. Хэрвээ дан ганцхан одоо лам багш ингэж хэлсэн гэдэг түүнийг зөвхөн одоо шууд одоо хүлээж аваад явах юм бол өөрийн одоо эрх мэдлэхүй болно. За бидний хувьд бол одоо бурхан багшийн одоо айлцсан сургаал номлолыг хүртэл одоо нэгтэл судалж байгаа учраас лам багшийн одоо айлцсан сургаал номлол дээр ч гэсэндээ бид нар судалгаа явуулах шаардлагатай. За төв дорхууд номонд гардаг одоо доод бүдгийн гүн ухааны одоо доод түвшинд бол хоосон чанарын үзэл онолыг бол бүрэн гүйцэд одоо хүлээж авч чадахгүй тэдний одоо оюун ухаанд багтахгүй байгаа учраас бурхан багшийн айлцсан тэр хоосон чанарын үзэл онолыг бол шууд хүлээж авч чаддаггүй. Хэрвээ тэдгээрийн одоо үгийг тэдгээр эрдэмтдийн одоо үгийг дагах юм бол одоо энэ нь зохисгүй болно гэсэн одоо ийм үг байдаг. Тэгээд 정도가 그래서 들으셔. 제가 아주 못해줘야 또 증액이 아주 속 자리야. За төв бидний хувьд бол одоо энэ хэтрүүлэх төв үзлийн одоо онолыг дагж байгаа ийм хүмүүс юм. За тэгээд энэ тийм хүмүүс учраас энэ хотогт нахарчнан үзлийн үзлийг голлож дагах нь бол чухал юм шүү. За гэвч одоо эдгээр олон мэрэгдийн одоо ном сургаалыг бол бүгднгийн хооронд нь харьцуулан судалгаа хийх хэрэгтэй. Энэ олон мэрэгдийн ном сургаал бүгд одоо төвдийн энэ бурханы шашинд бол одоо байгаа ном сургаалууд бол одоо судалгаа хийх бүрэн боломжтой. Тийм учраас энэ бүдгийн төвдийн одоо энэ бурханы шашин бол одоо налаандаа уламжлалыг дэлгэрүүлсэн одоо гол уламжил юм. За тэгээд богд зонхоо бол одоо шүтэн барилгын магтаал гэдэг энэ номыг зохиосон. Богд зонхоо багаасаа төв үзлийн онолд бол их дуртай их одоо судалдаг багаасаа судалдаг байсан. 라만 가사 가 말은 네 가사 즉사한다. 남 우마바. 그 천주간에 그럼 남 우마바. 라마 우모바. 그러면 천주간을 룩스션이 주베 그돌이야. 니무지 미 지수자면야 고도 나부치. За 실시 정도가. богд зонхогийн одоо багш лам умаава гэж одоо лам байсан. Лам умаава багтаа бол одоо манчир бурхантай учирсан байна.
багаасаа одоо манжир бурхантай ууж ирсэн. Тэгээд тэр цагаас хойш одоо тийм хар нэгуртаа манжир бурхантай ууж ирсэн. Тэр цагаас хойш одоо ахин дахин одоо манжир бурхантай одоо уулздаг байсан. 고도 점식이 다외직 투리야지 За анх одоо богдсонхоо манжир бурхантай уулзах үед бол лам омоо бол одоо хэлмэрч хийж ийсэн гэж. За тэгээд богдсонхоо одоо манжир бурхантай уулзах үед лам мумаагаар дамжуулаад миний одоо хоосон чанарын одоо үзэл онол нь одоо сэтгэл төдийдний юм уу төв үзлийн алинд одоо хамрагдах вэ гэж одоо ингэж асуух үед манжир бурхан буцаагаад маш гүн гүнзгий одоо утгатай юм үг альцсан байна. За тэр үед богдсонхоо юу гэж хариулсан бэ гэхээр би энийг ойлгохгүй байна гэж одоо хариулж тэгэх үед одоо манжир бурхан одоо юу гэж альцсан бэ гэхээр одоо нүгэл хилэн цайрлагаж буян хураах хэрэгтэй. Ингэжээж одоо энэ төв үзлийн онолд одоо суралцах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. За тэр үед бол богдсонхоо одоо олон шавнарт ном одоо хичээл заадаг байсан. За тэгээд хичээл заадаг түр орхиод одоо аглагт морилсон байгаа. За тэгээд аглагт морилоод одоо хилэн студгээр арилгах, буян хураах ийм одоо зан үйлд шамтсан. За тэгээд тухайн үед одоо энэ үедээ за Будда Палида номыг одоо үздэг байсан. Хэрвээ одоо Будда Палида номон дотор гардаг одоо хэрвээ бие цогцос одоо хоосон чанартай болвол өөрийн мөн чанараараа одоо бүтээгүй хоосон чанартай учраас бие цогц мань хоосон чанартай гэдэг энэ хэсэг дээр бол одоо төв үзлийн одоо онолыг бол ойлгож авсан. Юмс үзэгдэл бүхэн бүгдээрээ бие цоцтөргүүд юмс үзэгдэл бүхэн бүгдээрээ үзэгдэж байгаа шиг үнэхээр бүтээгүй юмс бүхэн бүгдээрээ томьёолтын төдийдл одоо оршиж байгаа юм байна гэсэн энэ ойлголтыг одоо олж авсан байна. За тэгээ энэ ойлголтыг авсан даруйда одоо бурхан багшид маш хүчтэй одоо сүжиг төрөөд түүний одоо бурхны одоо эрдмийг магтаж одоо энэ хүү шүтэн барилгын магтаал гэдэг номыг одоо зохиосон байна. 전다데 네데도 베마르테 시론 직토요래 아니 덴데도 랑기 시론 집 За шүтэн барилгын магтаалын одоо бэлмэр дотва гэдэг тайлбар байдаг. Энийг би Лингер Мүчи багшаас өртсөн. За ингээд шүтэн барилгын одоо магтаалын тайлбар эхэлж байна. 망전아로야 야그렇게 해서요디 추쿵 좀 땡기요래. За ганжуур данжуурын одоо орчуулга төвдөд одоо орчуулсан энэ ганжуур данжуурын эхэнд дандаа одоо энтгийн хэлээр гэж одоо гардаг. Энтгийн хэлээр гэж хэлж байгаа нь бол одоо их сурвалж нь байгаа шүү гэдгийг одоо харуулж байгаа юм аа. 타데되면 되지만 저번시 За 담보자라 창설로스 тийм төвд ном зохиолууд бол энтгийн хэлээр гэж одоо байдаггүй. За ингээд ихэнд нь бол одоо мөргөлийн шүлэг байгаа. Энэ мөргөлийн шүлэг нь бол бэлгүүний үндэс номын одоо мөргөлийн шүлэг юм. 다데 제 노를 때네 냠피치와 갱가 За энэ хэсэг энэ одоо бэлгүүний үндэс номын мөргөлийн шүлэг нь бол одоо хоосон чанарыг одоо гаргаж байгаа. За энэ хоосон чанар бол одоо мөн чанар талаас нь мөн одоо үйл хэрэг талаас нь олон талаас нь одоо дөрвөн талаас нь энийг бол одоо хоосон чанартай гэдгийг нотолдог. 네루스 주거지미 그만서 롤이야 그러나 갱가스를 그 던지 거네 예버지는 롤 샤용 것들이 봐도 자가 첨부이나 За юмс бүхэн бүгдээр одоо төрж байгаа төрсний дараа эвдэрч үгүй болж байгаа энэ бүхэн бүгдийг одоо бидэнд одоо харагдаж байгаа шигээ ингээд харагдаж байгаа. Яг харагдаж байгаа шигээ ингээд судлаад үзэх юм бол тухайн зүйл нь бол өөрийн мөн чанар тэр одоо төрж байгаа эвдэрч үгүй болж байгаа зүйл нь өөрийн мөн чанараараа бүтэх боломж байхгүй. За тэгээд энэ хоосон чанарыг бол одоо уг шалтгаан талаас нь нэгтэлдэг мөн чанар талаас нь нэгтэлдэг хоосон чанарыг нотолдог маш олон янзын одоо арга ухаан байгаа. За ингээд энэ олон янзын одоо арга ухаанаар ингээд нэгтэлж үзэх юм бол тэр бүгдийн одоо мөн чанарыг үнэн зөвөр нь ойлгож авч чадна.
된적이 연루 통해 로테 야 최저가 나와디 농주야지. 된적 연두 За хоосон чанарыг одоо онж байгаа хоосон чанарыг онож мэдж байгаа тэр бэлэг оюун ч гэсэн өөрөө одоо хоосон чанартай. 아니 주주요래 고로 차다 배제기 괜찮아서 За бурхан одоо өрөөд хувилган үзүүлдэг бурханы лагшин зарлаг тааллын эрдмүүд нь ийм байдаг. Эдгээр бүгдийг бас одоо хоосон чанар талаас нь одоо нягтлж үзэх хэрэгтэй. 된적이 지기요 이러잖아요. 디바 Зовлонгийн уг үндэс нь бол одоо юмс үзэгдлийг үнэн зөвөөр нь таньж мэдээгүй энэ одоо мунхаг юм аа. 수신도 시를 Энэ мунхагыг арилгахын тулд юмс үзэгдлийг одоо таньж мэдсэн сарвал бэлэг оюун одоо хэрэгтэй. За тэгээд энэ бүгдийг одоо номлосон бурхан дор мөргмөө гэсэн ийм хэсэг. 야왔던 저거 수신 За ингээд шүтэн барилгын одоо эхний шүлэг нь бол аль нэг болгоо номлосноор ханцшгүй айлталт багшуулсан ахуйн ёс шүтэн барилгыг болгоо номлосон бурхан түүн дор мөргмөө гэдэг энэ хэсэг байна. За бурхан бол одоо юмс үзэгдлийн эцсийн мөн чанар шүтэн барилгыг бүрэн гүйцэд одоо таньж мэдээ зогсохгүй одоо түүнийг одоо айлцсан юм аа. 야왔던 저거 Тийм учраас эхлээд бол одоо айлталт багш гэдэг нь бол юмсын мөн чанарыг таньж мэдсэнийг гаргаж байна. Түүний дараагаар одоо энийг номлосон тухай одоо гаргаж байна. За шүтэн барилгын одоо энэ онол одоо яагаад чухал юм бэ гэвэл 2 дугаар шүлгэн дээр ертөнцийн доройтол бүгд түүний үндэс нь мунхаг юм. За бурхан багш одоо анх хотгтын 4 үнний сургаалыг айлдсан. Хотгтын 4 үнний сургаалыг одоо дэлгэрүүлээд 12 шүтэн барилгыг айлдсан. Анхны одоо мунхагаас одоо хуран үлдэх гих мэтүүд 12 шүтэн барилгыг одоо дэлгүрг тайлбарлсан байгаа. За эндээс ингээд үзэх юм бол орчлонгийн одоо зовлон бүгдийн уг үндэс нь бол мунхаг юм аа. Тэр бүгдийг арилгах одоо гол ерөндөг нь юу юм бэ гэвэл шүтэн барилгын одоо онол юм аа. 가려서는 아니 댄신 저거 주고 숭스 댄 내가 심어도 와 Тийм учраас ертөнцийн доройтол бүгд түүний үндэс нь мунхаг юм. Шүтэн барилгыг мэдснээр түүнийг одоо арилгана гэж айлдсан. 댄 동거지 듯이 댄 댄에다고 댄이 우메라위 Бэлгүүний үндэс номод одоо шүтэн барилдаж гарсан бүхэн бүгдээрээ хоосон чанартай. Хоосон чанар гэдэг юм бол одоо төв үзлийн одоо гол ном сургаал юм аа. Шүтэн барилдаж гараагүй нэгийнхэн ч зүйл байхгүй. Тийм учраас өөрийн мөн чанараар бүтсэн нэгийнхэн ч зүйл байхгүй гэж одоо айлдсан. 동거지 있어야 돼 За энэ нь бол дан ганцхан одоо ирж хайгаад олдохгүй байх гэсэн зүйл биш ээ. Ирж хайгаад олдохгүй байгаа тухайн зүйл маань өөрийн мөн чанараараа бүтээгүй, өөрийн мөн чанараараа бүтээгүй боловч энэ нь огт байхгүй гэсэн үг биш юм аа. 쟤는 많이 Хэрвээ өөрийн мөн чанараараа бүтсэн бол тухайн зүйлийг одоо ирж хайгаад олдох ёстой. 얘는 요래 그래서는 댄 Өөрийн мөн чанараар одоо бүтээгүй олдохгүй байгаа учраас өөрийн мөн чанараар бүтээгүй. Өөрийн мөн чанараар бүтээгүй гэдэг нь огт байхгүй гэсэн үг биш. Одоо оршиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь ямар нэгэн байдлаар бусдаас хамааралтайгаар бусдтай одоо шүтэлцэж оршиж байна гэдгийг одоо харуулж байгаа юм аа. 우리 강시 통에 대도 댄신 저거 주고서 대슬로도 댄바이 댄신 저거 주고서 최제 댄배는 За 3 дахь шүлгэн тэр цагт төгс ухаанд хэмбэр төв шүтэн барилгын мөрийг таны шашны гаг занс хэмээн таалахгүй байж яахан чадах. Тийм учраас итгэл таныг магтах, магтаалын дундаас хэн нэгэнээр ахуй шүтэн барилгын номлогч хэмээн агуу гайхамшигтайгаар магтаалыг магтана. 기도시 За аль шалтгаанд харгалзаваас тэр нь өөрийн мөн чанараар хоосон хэмээх ийм номлоос илүү гайхамшигт энгүй айлдар хаанаас байх вэ? За юмс бүхэн бүгдээр өөрийн мөн чанараараа бүтээгүй, хоосон чанартай. Яагаад гэвэл бүгд одоо бусдаас хамааралтай, одоо шүтэлцэж, бусдад одоо шүтэлцэж оршиж байгаа. Бусдаас одоо шүтэлцэж, бусдтай шүтэлцээгүй нэгийнхэн ч зүйл байхгүй. 수분들이 야선별 냉동선 지시 강도선 집은 텐지신 댄셔 Эгэл нэлхсийн хувьд энэ эцэслэн баригч хүлээсийг баттгах нь эрдэмт мэрэгдийн хувьд тэр нь эндүү төрөл бүгдийг таслах үүд болно. Зөв ийм номдол бусдад үгүй тул зөвхөн та албаг шимээгдэх бол юу? 집은 텐지신 댄셔 бас За эгэл нэлхсийн хувьд энэ эцэслэн баригч хүлээсийг баттгах нь гэж одоо гарч байгаа. Энэ хэсэг дээр бол шүтэн барилгын одоо онол маань бол уг хийгээд үрийн одоо зарчмаар явагдаж байна. Энэ уг хийгээд үрийн зарчмаар явагдаж байгаа учраас одоо
хоосон чанарыг одоо таньж мэдээгүй хүмүүсийн хувьд бол үнэхээр бүтсэн гэдэг үнэхээр бүтсэн гэх нь одоо баримт нь бол улам хүчтэй болж байдаг. Юм тийм учраас одоо юмс үзэгдлийн мөн чанар хоосон чанарыг таньж мэдээгүй ийм үед бол одоо шүтэн уг үрийн шүтэн барилгыг одоо уг үрийн шүтэн барилгыг номлоход тэр үнэхээр бүтсэн гэдэг энэ үзэл нь бол одоо улам баттчихэдэг байна. Тийм учраас энэ шүтэн барилгын одоо онол дээр суурлаад өөрийн мөн чанараараа бүтсэн гэж одоо тэдгэр одоо доод төвшний одоо үзэл онолууд бол бүгд энийг одоо нотолдог. Харин одоо дээд төвшний хувьд бол шүтэн барилгын онол нь бол юмс үзэгдлийг одоо мөн чанараа бүтээгүй гэдгийг одоо нотолдог. 죽었습니다. 야, 다시는 그냥 죽어지네. 가려다. 다시 시시족이 저는 건설경과 교육 못하지. За ингээд асуулт хариулт эхэлж байна. 뭐야? За ингээд дэрхингийн энтэнд одоо мэд хүргээд одоо асуултаа эхэлж байна. За Далаламын нэрэмжид одоо сургууль байгаа. Энэ сургуулийн одоо оюутан асуулт асуунаа. Далаа өгшин Шавдан Бат дахь одоо ерөөлийг уншаад энэ одоо асуултыг асуух гэж байна. За асрал инэрлийн сэтгэл хийгээд үзэл онол шүтэн барилгын одоо үзэл онолыг өдөр тутмын амьдрал дээр хэрхэн одоо мөрдлөг болох вэ гэсэн одоо ийм асуулт байна. За миний хувьд одоо зовлон хаанаас бий болж байна гэвэл өөрийгөө бодох амин хуваа хичээснээс болж одоо зовлон үүсэж байгаа гэдэг нь бол тодорхой байна. За хин нэгэнтэй одоо тэрсэлдэх одоо өөртөө адилхан хүмүүстэйг одоо тэрсэлдэх өөрөөсөө доор хүмүүсийг дээрлэх өөрөөсөө илүү одоо атаархал төрөх энэ бүхэн бүгдээрээ бол амин хуваа хичээхтэй холбоотой. За бодисодын явдалд ороход гардаг ертөнцид эдэлж байгаа зовлон бүхэн бүгдээрээ амин хуваа хичээсээс үүснэ. ертөнцид эдэлж байгаа жаргал бүхэн бусдын тусыг бодсноос гардаг гэж одоо бодисодын явдалд ороход альдсан. За тэгээд олон зүйлийг одоо ярих хэрэг юм. Нялхсууд бол зөвхөн амин хуваа хичээдэг. Бурхтууд бүгд одоо бусдын тусыг хичээдэг. За тийм учраас одоо бусдын зовлон бусдыг бодохгүйгээр одоо амар амгалт нүгэр ямар ч боломж байхгүй гэж одоо альдсан баг. Амин хуваа хэдий хэмжээнд одоо амин хуваа хичээн тэр хэмжээгээр өөрт одоо зовлон үүсчээдэг. Хэдий хэмжээнд бусдыг одоо инэрч хайрлж бусдыг одоо бусад инэрэнгүй сэтгэлээр хандан тэр хэмжээгээр амар амгалан одоо өөрт төрж яадаг. За багшиг тахихгүй одоо номод дотор ч гэсэн гардаг өөрийгөө одоо инхриглэхийн оронд бусдыг инхриглэдэг энэ одоо егөөсөр энэ одоо номлол өвдөст одоо би бүрэн гүйц суралцах болтугай гэсэн одоо ийм хэсэг бий. За бод сэтгэлийг одоо ингээ өнгөц харах юм бол өөрийгөө хаяад бусдыг бодоод байгаа юм шиг одоо санагддаг. Яг үүндээ бол энэ тийм биш юм аа. Одоо бусдыг инэрч хайрлна гэдэг нь өөрөөсөө л бусдыг инэрч хайрлна гэдэг юм маань бол одоо өөрийгөө бүр хөсөр хайчна гэсэн үг биш юм аа. Хэрвээ хэдий хэмжээнд бусдыг бодож чадна тэр хэмжээгээр өөрт одоо ашиг тус ирж идэг юм. Тийм учраас өөрийн одоо ашиг тусыг хийхдээ ухаалгаар өөрийн ашиг тусыг одоо хийх хэрэгтэй гэж одоо альцсан. За миний амьдрал бол одоо олон саад бэрхшээлтэй тулгарсан. Би амьдралдаа олон хүнд хүчээр одоо ийм зүйлүүдтэй нүүр тулгарч байсан. Гэвч одоо би бод сэтгэлийг одоо бодож бясалгадаг байсан учраас хичнээн одоо хүнд хүчээр одоо асуудалтай нүүр тулгарсан ч гэсэн би сэтгэлийн тэнхээтэйгээр даван туулж чаддаг байсан. Би өглөө болгон одоо сэрсэн даруйдаа л одоо би бод сэтгэлийг одоо бодож бясалгадаг. За бод сэтгэлийг одоо бүрэн гүйцэд эзэмшихийн тулд одоо хоосон чанарын үзэл онолтой уялдуулах хэрэгтэй. Хоосон чанарын үзэл онолыг одоо сайн ойлгож чадах юм бол бод сэтгэл нь илүү одоо хурдан илүү чанартайгаар одоо төрнө.
За амин хуваа хичээх, бусдыг инэрч хайрлах энэ хоёрыг одоо амин хуваа хичээхийг аль чадгаараа арилгаж илүү их одоо бусдыг инэрч хайрлсан сэтгэлийг одоо төрүүлэхэд хоосон чанарын үзэл бол чухал нөлөө үзүүлдэг. За ингээд үзэхлээр одоо амин хуваа хичээх нь бидэнд одоо төрөлхөөс л одоо байсан ийм зүйл юм. Гэвч энийг одоо бид нэр уг үрийн одоо шүтэн барилга шүтэн барилдаж одоо бий болсон гэх энэ хоосон чанарын үзэл онолуудыг сайн ойлгож авч чадах юм бол хичнээн одоо баттай байсан тэр амин хуваа хичээх ийм одоо амин хуваа хичээх эдгээр зүйлүүд бол хүчин сулрахна. Тийм учраас лун чантар гэрдигийн төв дурхын эхэнд хамгийн эхлээд бол нэгүүлсэн гүйцэтгэлийг одоо магтсан байгаа. За Магдалины одоо тахилын одоо шүлэг дотор бол өөр зүйлүүдэд мөргөөгүй зөвхөн одоо нэгүүлсэн гүйцэтгэлд мөргөл үлдсэн. За хамаг амьтад туслая гэсэн одоо энэ сэтгэл бол одоо учир шалтгаантай, нотлохоотой. За ингээд энэ нотлохоо нь бол одоо хэдий хэмжээгээр одоо энэ нотлохоог сайн ойлгож авч чадсан тэр хэмжээгээр хоосон чанарын ойлголттой бол уялдаж ирнэ. Тийм учраас одоо нэгүүлсэнгүй сэтгэлээр хамаг амьтдыг инэрч хайрлах, бэлэг оюунаар бурхны хотгийг жухалчлах гэсэн ийм хоёр ойлголт одоо зайлшгүй бодох, энэ хоёрыг бол зайлшгүй бодох ёстой. Би өглөө сэрсэн даруйдаал одоо миний боддог гол хоёр зүйл маань бол энэ хоосон чанарын үзэл онол, бодис сэтгэл энэ хоёр юм. Энэ хоёрыг сайн бодож чадах юм бол одоо өөрт үнэхээр одоо ач тустай. Хойд төрөл, хойд насны тухай одоо төдийлөн одоо бодохгүй байсан ч болно. Хамгийн гол зүйл нь бол одоо энэ насандаа бид нэр зөв одоо амьдрах хэрэгтэй. Энэ насандаа зөв амьдрахын тулд бид нэр одоо амин хуваа хичээхийг арилгах ёстой. Бусдыг одоо инэрч хайрладаг байх ёстой. За мөн одоо үзэл онолын талаас нь ч гэсэн одоо квант физикийн одоо үзэл онолтой адилхан одоо ийм бодвол одоо үр дүнтэй юм аа. За ингээд энэ бүгдийг бодож чадах юм бол бидний өдөр тутмын амьдрал сэтгэл мөн амгалан тайван болно. За түрүүн одоо хэлсэнчлэн бурхны одоо айлцсан сургаал номлол бол хоёр үннийг одоо гаргаж байгаа юм шүү гэж одоо гарсан. Тийм учраас энэ хоёр үнэн талаас нь сайн бодох хэрэгтэй. Энэ олон зүйлүүдийг олон талаас нь сайн бодох юм бол аль чадхаараа бодоорой. За ингээд дараагийн асуулт нь бас Далай-лама их сургуулийн одоо Далай-ламын нэрэмжит их сургуулийн одоо оюутан асууж байна. Номби згми намшиж згжин понла шигчи чэцэр дэдан цэнрэгби онцад он лепитупчи пон шигчин чэцэр нiji чепарк пола калупшин оножа. За бурхны шашны одоо сэтгэл судлал шинжлэх ухааны одоо энэ тарих судлалын одоо харьцуулсан асуулт асууж байна. Шинжлэх ухааны одоо эрдэмтэд бол гадаад материал, гадаад зүйлүүдийг одоо судалгаа хийдэг. За гадаад одоо юмс үзэгдлийг илүү их одоо судалдаг. За шинжлэх ухааны одоо орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдээс одоо асуух юм бол энэ нарийн сайн тайлбарлаж чадахгүй одоо маш их нарийн ухаан одоо мэдрэхүйн одоо ухамсар гол үндсэн сэтгэл гэх мэт эдгээр бүгдийг нарийн сайн ялгаж чадахгүй. Орчин үеийн шинжлэх ухаан бол одоо гадаад юмс үзэгдэл дээр одоо судалгаа хийдэг байсан. Харин одоо сүүлийн үед дотоод сэтгэл дээр одоо илүү их анхаарч эхэлж байгаа. Нэг хэсэг бол одоо оюун ухаан гэх юм бол тархинаас тусдаа одоо оюун ухаан гэж одоо байхгүй гэж үздэг байсан. 20 дугаар зууны сүүл 21 дугаар зууны ихээр одоо энэ оюун ухаан нь бол уурах тархинаас тусдаа оюун ухаан байна гэж одоо үзсэн. Яагаад гэвэл хүн бясалгал хийхин хэрээр одоо хүний уурах тархинд одоо нөлөө үзүүлж байгаа өөр нэгэн хүчин зүйл байна гэдгийг одоо мэдж авсан.
За толгойн одоо тархины урд хэсэг нь бол одоо гол оюун ухаантай холбоотой. Харин нэгтэлж судалгаа хийдэг одоо хэсгүүд нь тархины одоо хойд хэсгээр байдаг гэж одоо ингэж их шигт одоо оршдог гэж одоо ингэж үзэж байгаа. За тийм учраас өнөөдрийн хүртэл бол одоо орчин үеийн шинжилгээ ухааны эрдэмтэд бол хүний үндсэн одоо гол сэтгэл дээр бол төдийлөн судалгаа явуулж чадаагүй. Манай одоо бясалгал хийдэг хүмүүстэр бол маш их судалгаа хийж байна. За маш олон одоо техникүүд ингэж толгойд нь байрлуулж байгаад нэг цагийн турш одоо ингэ бясалгал хийлгэх үед за тархинд бол одоо нөлөө үзүүлж байна, маш их өөрчлөлт өгж байна гэдг нь бол эдгээр одоо судалгаа хийгээд одоо мэдж авсан. За 50-д өдөр нэгэн гівш таал төгсөөд 22 хоногийн туршид одоо энэ төгтөнд одоо оршсон. За хэрвээ одоо боломж байдаг бол одоо орчин үеийн шинжилгээ ухааны эрдэмтэд төр төгтөмд сууж байгаа хүмүүстээр судалгаа хийх хэрэгтэй гэж боддог. Мөн одоо гандан ширээт ламж гисэн одоо таал төгсөөд 19 хоногийн хугацаанд бол төгтөмд оршсон. Миний багш Лин Рэмбүчи 13 хоног одоо мөн одоо төгтөмд суусан. За шинжилгээ ухааны талаас нь аваад үзэх юм бол тэдгэр хүмүүс одоо бүрэн гүйцэд бие махбод нь бол бүрэн гүйцэд үхэж дууссан боловч одоо бүр одоо бие цогц нь муудахгүй байгаад байгаа. За тэгээд энэ нь бол одоо орчин үеийн шинжилгээ энийг бол орчин үеийн шинжилгээ ухааны эрдэмтэд бол маш их одоо сонирхож байгаа. За тэгээд ингээ олон талын судалгаа явуулснаар бол одоо энэ тархинд нөлөө үзүүлдэг, уурэг тархинд нөлөө үзүүлдэг өөр нэгэн хүчин зүйл байгаа нь бол тодорхой байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. За миний таньдаг Ричард Дэвидсон гэдэг Висконсин их сургуулийн одоо эрдэмтэн байгаа. За би түүнтэй олон жилийн өмнөөс одоо танилцж одоо уулзаж ирсэн. За тэгээд тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэхээр орчин үеийн шинжилгээ ухаан урд өмнө бол одоо шинжилгээ ухааны одоо ном сурвалжуудад бол асрал инэрэнгүй сайхан сэтгэлийн тухай одоо огт байдаггүй байсан. Сүүлийн үед бол одоо энэ инэрэл, хайр, асрал эдгээр бүгдийн тухай одоо судалгаа хийж эхэлж байгаа. Энэ одоо судалгаан дотор ч гэсэн орж эхэлсэн гэж. Тийм учраас одоо шинжилгээ ухааны эрдэмтдийн одоо судалгаа бол гол одоо сэтгэл дээр төдийлөн одоо явагдахгүй байна. Гэвч одоо эднэр бол бие цогцос, бие махбод мөн одоо мэдрэхүйн одоо энэ ухамсар эдгээр бүгдд бол одоо судалгаа явуулсан. За энэ судалгаанууд нь бол бүгд одоо үр дүнтэй бидний эрүүл мэндэд чөлөөх тустай мөн одоо ашиг тусаа маш ихээр өгж байна. За тэгэхээр дотоод сэтгэлийг одоо засах, сэтгэлийн зовлон арилгахад бол ямар нэгэн ийм уух юм уу эсвэл гадны одоо хүчин зүйлээр эд бүгдийг арилгах боломж байхгүй. Хамгийн гол нь бол тэр одоо сэтгэлийг одоо зовлонтой болгож байгаа тэр уг үндэс нь юу вэ нөө? Түүнийг хэрхэн яаж одоо арилгах вэ гэх одоо энэ арга ухааныг мэдж авах нь чухал юм аа. За ямар тохиолдолд одоо сэтгэл санаа хямардаг вэ гэхлээр одоо бие гэж бодох мөн одоо гадагшаа хин нэгэнд одоо уурлах эсвэл ямар нэгэн зүйлөө одоо хүсэл шунал төрөх болгонд одоо бидний дотоод сэтгэл хямарж идэг. За тэгэхээр эдгээр одоо сэтгэл одоо сөрөг муу сэтгэл хөдлөлүүд бол бүгд одоо юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн зөвөр таниагүй улмаас одоо ийм одоо зүйлүүд бол бий болж байгаа юм аа. За тэгэхээр бид бүхэн одоо энэ сөрөг муу одоо сэтгэл хөдлөлийг арилгахын тулд юмс үзэгдлийн мөн чанарыг сайн таних хэрэгтэй. Хэдий хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанарыг таних юм бол тань чадан тэр хэмжээгээр одоо сэтгэл амгалан тавин болно. За ингээд дараагийн асуулт нь мөн адилхан одоо Бангалор дахь Далай Лама институтийн одоо оюутан асуулт асууж байна. Кипи готом киочем бе канденана. Тамар напсугти сем камрыг бадан цайнирэг би гарчуучхадан нёмцурдан зайхисо. Ани суу лападан ханса дэцэн понсог жишэли конажин жохой бадан.
낭패셈 금르비 로움 히파타윈 통칭원질 마이 바시라신 조고요비 드니란 자위차당 만다위차 카레즈 그요메 칼르블랑 티요파시. За ингээд асуулт нь болохоор одоо орчин үеийн шинжлэх ухааны одоо эрдэмтэд орчин үеийн одоо шинжлэх ухаан болон одоо дотоод сэтгэлийг судалдаг бурхны шишний одоо бүдийн гүн ухааны энэ одоо судалгаа айл ал талаараа таардаг тухай одоо ялангуяа энэ тарих судлал одоо хэрхэн одоо таардаг тухай одоо асуусан. За одоо хариулт нь юу гэхээр бид унтаж байх үед бидний одоо энэ мэдрэхүйн ухамсарууд бүгд байхгүй болж байгаа. За мэдрэхүйн одоо ухамсарууд бүгд хаагдах үед зөвхөн одоо гол сэтгэл одоо оршиж эхэлдэг. За тэгээд энэ хоёр оюун ухааныг бол одоо энэ ерөнхий одоо оюун ухаан, нарийн оюун ухаан гэсэн одоо ийм ялгаатай байгаа. Эдгээр бүгдийг бол одоо орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдүүд судалгаа хийж эхэлж байгаа. За эртний энтхийн одоо эрдэмтдийн судалгаанд бол одоо сэтгэл судлалын талаар маш гүн гүнзгий одоо судалгаа хийсэн. Ариун их одоо судалгаа бий. Харин одоо орчин үеийн шинжлэх ухааны одоо эрдэмтэд бол одоо дөнгөж одоо эхэлж судалгаа хийж эхэлж байна. Гэвч одоо судалгааны арга барил нь адилхан учраас энэ хоёр хоорондоо одоо нэг нэгэндээ ашиг тустай одоо судалгаа явуулах бүрэн боломжтой. Ялангуяа одоо энэ маш олон одоо эрдэмтэд энэ сэтгэл судлал дээр бол их анхаарч эхэлсэн. За бие цогцоос тусдаа одоо оюун ухаан гэх нэг зүйл байгаа. За миний таньдаг одоо жоохон хүүхдүүд би одоо урд насаа сайн сандаг ийм хүүхдүүд байсан. За бие махбод талаасаа бол энэ цоо шин одоо бие махбод шүү дээ. Урд насанда ямар одоо амьдралаар амьдарч байсан тухай энэ санаж байгаа нь бол ингэж одоо санаж байгаа нь бол бие махбодоос тусдаа оюун ухаантай холбоотой юм. За тэгээ энэ оюун ухааныг бол одоо дотор нь маш олон төвшөнд одоо ангилдаг сэрүүн үеийн оюун ухаан, унтах үеийн оюун ухаан, өөхөх үеийн оюун ухаан гэх мэтчлэн одоо ингээд олон янзаар ингэж тайлбарлаж байгаа. За тэгэхээр энэ оюун ухаанууд нь бол бүгд одоо ингээд үргэлжлэлээр явж байгаа. Энэ үргэлжлэл нь урагш байгаа одоо урд нас руу орно. Урд насны одоо энэ зүйлүүдийг одоо санаж байгаа нь бол энэ оюун ухааны үргэлжлэлийг харуулж байгаа. За урд насны одоо зүйлүүдийг урд насаа санаж байгаа нь бол бидний одоо мэдрэхүйн ухамсартай ямар ч хамааралгүй холбоогүй зөвхөн одоо гол үндсэн сэтгэлтэй одоо хамааралтай. Би багада нэг хоёр настай байх үедээ би урд насаа сандаг байсан. Манай гэрт за тэгээд 14 дугаар далал ламыг тодруулах одоо багийнхан манад ирэх үед одоо бид нэр бүгдээр хөдөө байсан. Бид нар бүр хөдөөний малчин айл байсан. За тэгээд тэр өглөө би сэрсэн тэднийг ирдэг өдөр тэр өглөө сэрсэн даруйдаа сандраал одоо зүгээр тайван суухгүй байсан гэж. За тэгээд тэр өдөр нь бол Галсарын бүчээ дээр бүгдээрээ ирсэн. Одоо гинт зочилж одоо ирсэн. За тэр үед би шууд Галсарын бүчэд очоод Сэрагийн лам гэж одоо хэлсэн гэж тэгээд таньсан. За тэр үед бол одоо би урд насаа сайн сандаг байсан. Одоо бол би санахгүй байна. Би багтаа бол урд насаа үнэхээр сандаг байсан. За саяхан одоо ласаас ирсэн нэг хүүхэдтэй уулзсан. Гэвч Төвдөн Цэрэн гэдэг нэртэй ийм одоо хүүхэд гэвч Төвдөн Цэрэн одоо хойд дүр гэж одоо тодорхойлогдсон нэгэн одоо хүүхэдтэй уулзсан. Тэр хүүхэд бол одоо урд насаа үнэхээр сайн санаж ирсэн. За тэгээд тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр одоо миний энэ суудаг газар бол дарамслаа. Миний одоо байсан газар бол дарамслаа биш ээ. Би өмнөд энтэгт байсан гэж одоо ингэж хэлсэн. За тэгээд
тэгээ өмнөд энтэгт очих үед одоо аав ээж нь өмнөд энтэгт одоо дагуулад очисон байна. Тэр үед тэр төвдөн цэрэн одоо ламын одоо гэрт нь одоо миний гэр энд байгаа гэдээ өөрөө дагуулж очиод гэрт нь орсон хойно энэ дотор миний нүдний шил байгаа гэдээ нүдний шилийг гаргаж авсан. Мөн одоо энтхэг нэгэн охин одоо байдаг. Тэр охин бас одоо урд насаа маш сайн одоо тодорхой сандаг ийм охин байсан. За тэгээ тэр охин урд одоо ийм газар амьдарч ирсэн миний эцэг их ийм хүмүүс байсан гэдгээ бүгднгийн нэг одоо тодорхой хэлж ирсэн. За тэгэхээр за энэ бүхэн бодвол бүгдээрээ маш нарийн оюун ухаан дээр одоо үнд суурлаж ингэж одоо орж ирж байгаа ийм санамсрууд юм аа. За энэ бол бидний одоо уураг тархитай бол ямар ч хамааралгүй. Шүтэн барилга одоо хоосон чанарын онолыг хүлээж авч чадахгүй одоо олон хүмүүс байдаг. Ялангуяа одоо энэ бүдингүн ухаанаас өөр үзэл онолыг одоо номлодог эдгээр хүмүүс бол бүгд одоо хоосон чанарыг одоо хүлээж авч чадахгүй учраас би гэдэг нэгэн зүйл зайлшгүй одоо байх ёстой гэж үздэг. Харин одоо Бурхны шашинд бол одоо бие цогцоос тусдаа мөнхийн өөрийн мөн чанараар бүтсэн ийм одоо бие гихч байхгүй. За тэгэхээр хэдийгээр одоо ийм бие гихч байхгүй ч гэсэн одоо энэ оюун ухааны үргэлжлэл ингэ явагдаж байгаа учраас энэ бүгдийг одоо санах ийм зүйл явагдаж байгаа учраас энэ бүгдийн үргэлжлэл дээр одоо нэг бие гэдэг одоо бодгол хэмээгдэх нь бол тодорхой бие гэдгийг бол тодорхойлно. За мөн одоо ирээдүйд юу болох гэж байгааг ч гэсэндээ одоо мэдэх ийм одоо чадвар бас хүний одоо оюун ухаанд байдаг юм аа. Dadi jelya de condition di dadin production di zuri ni lo ba tar sun ba mo tsri gi la yi tsri gi la kan shuro na 루메 깜네 근기 진압당 슈니 두와 메페텐 독당 таксам тавпэ туйм. За энэ жил одоо дунд сургуулаа төгсөж байгаа охин одоо асуулт асууж байна. Тэнтэн дэпэ жөжади нангбэ шүнгне сүнгвэ цэри당 тату нангжөги 냠넨 제 tumбусум두 чевале 칸기 공수 도면 나갈로 용하슈 투제나. За шүтэн барилгын одоо магтаал гэх энэ ном нь одоо Бурхны шашны одоо шинжлэх ухаан, философи шашны номлол гэсэн одоо энэ гурав дотроос алинд нь харьяалагдах вэ гэж асууж байна. За түрүүнд хэлсэнчлэн одоо бод сэтгэлийг одоо бодох, бод сэтгэлийг хоосон чанарын үзэл онолтой холбох энэ хоёр бол хоёулаа одоо арга билгийг хослуулах одоо ийм хэсэг юм. За тэгээд энэ бүхэн бүгдээр хоёулаа учир шалтгааны үүднээс одоо нотлогдож учир шалтгааны үүднээс арга одоо анхааран авлага болох учраас энэ бүхэн бүгдээр шинжлэх ухаантай одоо холбоотой. Шинжлэх дан ганцхан одоо сүсэг бишрэл одоо итгэл үнэмшилт автах юм бол үзэл онол хэрэггүй, шинжлэх ухааны арга замч хэрэггүй, учир шалтгааны нотлохооч одоо хэрэггүй. Урд өмнө одоо төвдөд нэгэн одоо лам сүнчээ номын айлдвар айлдж ирсэн. За тэгээд тэр номын айлдварыг сонсч ирсэн нэгэн хүн босч ирээд асуулт асуусан байна. За багштай одоо бурхан гэж гайхамшигтай ийм зүйл байдаг. Тэр нэ бурхан надад хаана байдаг юм бэ гэж одоо асуусан чинь за тэгээд энэ бурхан яг хаана байдаг юм бэ гэдээ ингээд асуух үед нөгөө лам маань тодорхой хариулж чадахгүй огторгуун одоо төвд шилэн байшин дотор гэрэл цацруулаад сууж байгаа гэж одоо хариулсан гэдэг. За тийм учраас одоо бурхны одоо буддийн гүн ухааныг одоо сайн судлах хэрэгтэй. Энийг одоо сайн судалж чадах юм бол үзэл онолын үүднээс энэ бурхны шашны ном сургаалыг бол судалж чадах юм одоо тайлбарлах бүрэн боломжтой болно. За үзэл онолыг ойлгоход учир шалтгааны үүднээс одоо судалгаа хийдэг. Энэ нь бол одоо шинжлэх ухаантай адилхан юм. За
би бүх шашинд одоо хүндэтгэлтэй ханддаг. Яагаад тэгэхээр бүгд одоо хүмүүст тос өгж, ач тусаа өгж байна. Нэгэнт одоо хүмүүст ач тусаа өгж л байгаа учраас энэ бол хэрэгтэй. Үзэл онолын үүднээс одоо өөр үзэл онолтой боловч бүгд одоо адилхан сайхан сэтгэлтэй байх ёстой, ёс суртахуунтай байх ёстой гэж одоо номлодог. Тийм учраас би бүх шашинд одоо хүндэтгэлтэй ханддаг. Шашин болгон одоо адилхан одоо номлол сургаал номлодог учраас хоорондоо эв найрамдалтайч байх боломжтой. За үзэл онолын үүднээс бол одоо гүн ухааны талаасаа бол бурхны шашны одоо буддийн гүн ухаан бол үнэхээр асар нарийн одоо үзэл онолыг гаргасан юм а. Босод шашинд бол одоо энэ өөрсдийн ном сургаалыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломж одоо хомс. Харин одоо буддийн гүн ухааны үзэл онолыг бол шинжлэх ухааны үүднээс нотлож тайлбарлах боломж бүрэн байгаа. Ялангуяа одоо цогт налаандын одоо уламжил бол учир шалтгаан дээр суурилдаг учраас одоо энэ бол шинжлэх ухааны арга барил, зарчим маш олон зүйл дээр бол одоо адилхан одоо зүйлүүд зөндөө их бий. Би одоо бурхны шашинтай хүн, бурхны шашин чин сэтгэлээсээ одоо би бурхны шашныг одоо дагдаг. За бог зонхойн одоо номонд одоо яриул гардаг. Одоо би бурханд одоо аль чадхаараа одоо бурхны одоо ном сургаалыг дагаж аль чадхаараа хичээж байгаа гэсэн утгатай одоо ийм сургаал байдаг. Тэгээ түүнтэй адилхан би ч гэсэн одоо тийм л арга замаар явж байгаа. За тэгээд бидний одоо гол одоо зарчим болвол учир шалтгааны үүднээс одоо судалгаа явуулдаг ийм арга барилтай. За ингээд би одоо орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо ингэж уулзаж ярилцаж судалгаа хийсээр байгаад одоо сүүлийн үед одоо орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо хамтран одоо ажиллах бүрэн боломжтой болсон гэж. За барууны одоо шинжлэх ухааны эрдэмтэн байдаг. За Верала гэдэг нэртэй эрдэмтэн байгаа. За тэгээд тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэхээр шинжлэх ухааны одоо судалгаа хийх үед бол би шинжлэх ухааны одоо эрдэмтний малгайг өмсдөг. Буддийн гүн ухааныг судлах үед би бурхны шашинтан болж одоо буддийн гүн ухааныг үз судалдаг юм а гэж одоо хэлж байсан. За би одоо бусад шашинтай бол одоо тэмцэлдэж байгаа зүйл одоо өрсөлдөж байгаа зүйл ерөөсөө биш ээ. Хамгийн гол нь одоо шинжлэх ухааны одоо судалгаа хийж шинжлэх ухааны үүднээс одоо бид нэр судалгаа явуулж үнэн зөв одоо ойлголтыг хүмүүст таниулах нь бол чухал байгаа юм аа. Дээжэлгэршүнийди 다들 부르긴데 지르춘이와 다르스베 로마 반데데실라이 어디 반데데실라 조슈로나 우리로 고비 신감서 변화때 와말리 총이 지레즈고 땡지겨서이 샤비시 데퍼 땡규지 베메라나메 우디 진노 공사장기 신부초라 고비 쿠샤다지 드린 저하데 가리라나 지데 디니 근축이 껴바 되바다 지데 디니 레라데네 두바 되바 니기 케바르콜라 칼련란데 남로 용와 켄게 두지나. За ингээд асуулт нь болохоор ертөнцийг одоо бүтээгч эзэн тэнгэр хэрхэн бүтээсэн тухай мөн одоо бурхны шашинд бол үүлээс бүтсэн гэдэг энэ хоёрын одоо тайлбарыг одоо асууж байна. За амархан одоо тайлбар хийх юм бол ертөнцийн эзэн ертөнцийг бүтээсэн гэж юм бол маш амархан. За тэгээд зарим нэгэн одоо асуудал үүсэх үед бол энийг нарийн учрыг мэдэхгүй энийг ертөнцийн эзнээс асуух хэрэгтэй гэж ингэж тоглож хэлдэг. За бид бүгдийг одоо хэрвээ ертөнцийн эзнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд бол юмс бүгдийг ертөнцийн эзэн бүтээсэн гэж одоо үзэж байгаа. Та жирийн гобо дэгэнги за бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг одоо хүмүүсийн хувьд бол сав шимийн ертөнц одоо бүгднгийн ертөнцийн эзэн бүтээсэн зовлон жаргал бүгдийг бол ертөнцийн эзэн бүтээсэн гэж хэлэх юм бол энэ маш амархан. За тэгэхээр нэгэнд одоо бүгд ертөнцийн одоо эзэн
бүтээгч эзэн тэнгэрийн бүтээл учраас зовлон арилах жаргалыг олж авахд бол сүсэг бишрэл ертөнцийн эзэнтэй одоо итгэл үнэмшилтэй байх нь бол хамгийн одоо ганц арга юм. Харин одоо буддийн гүн ухааны үүднээс аваад үзэх юм бол нэлээд одоо олон асуудал үүснэ. За бидний одоо амсаж байгаа зовлон жаргал бүхэн бүгдээрээ үүлээс үүдэлтэй. Түрүүн бэлгүүний үндэс номноос иш татсан одоо үйл хийгээд несонсыг арилгах юм бол одоо гэгээрэлд хүрнэ гэж одоо альцсан. За мөн одоо хотготын дөрвөн үнний сургаал дотор ч гэсэн одоо гарч байгаа. За бидний одоо амсж байгаа энэ жаргал зовлон бүхэн бүгдээрээ үеийн үр дагаварт бий болж байгаа. За сэтгэл одоо зөв байснаар бол амар амгаланг одоо үүсгэх ийм одоо үйлийг хийдэг. Сэтгэл хямарснаар зовлонг бий болох одоо үйлийг хийдэг юм аа. За тэгээд энэ нь бол одоо уг үрийн шүтэн барилгыг одоо харуулж байна. За тэгээд мөн одоо үүнтэй энэ үйлэн дотроо одоо шалтгаан бас хэрэгтэй байдаг. За уг дотор бол одоо шууд уг үр дагаврыг одоо шууд өгдөг уг мөн одоо шалтгаан болдог уг ч гэсэн одоо байдаг. Одоо буддийн гүнхэнд бол ингэж ангилдаг. За өнөөдөр манай одоо гариг дэлхий дээр хүн анх одоо үүсээд за ялангуяа одоо анх одоо нар болон одоо ертөнц үүсээд бол одоо олон сая жил өнгөрсөн. За тэгээд орчин одоо шинжлэх ухааны одоо онолоор бол олон хувьсэл явагдсан байгаа. За тэгээд энэ олон одоо хувьслууд бол бүгд одоо шалтгаан болж байгаа. Энэ олон одоо нарны одоо халуун цаг агаарын цаг уурын өөрчлөлт гэх мэт энэ олон одоо шалтгааны ирэхээр одоо олон хувьсэл явагдсан. За одоо тодорхой нь хойд энтэгт байгаа одоо нохой урд энтэгт байгаа нохооны одоо үсэн ч гэсэн одоо ялгаатай байна. За энтэгт одоо урд энтэх бол илүү халуун байдаг. Илүү халуун байх тусмаа одоо энэ амьтдын үс нь одоо богинохон байгаа. Хойд энтэгт байгаа одоо нохооны үс нь одоо зузаан үс нь одоо өвтгөн байдаг. За тэгээд энэ бүхэн бол одоо энэ гадаад цаг уурын одоо өөрчлөлт эдгээр бүгдийн шалтгааны улмаас одоо ийм амьтдад бол ийм өөрчлөлт явагдаж байгаа. За тийм учраас энэ одоо шинжлэх ухааны эрдэмтдийн одоо хэлж байгаа энэ хувьслын одоо өөрчлөлт нь бол одоо буддийн гүн ухаан дотор ч гэсэн одоо тайлбарлах боломжтой. За бүр их одоо өргөн талаас нь аваад үзэх юм бол 3000 ертөнцийн орон гэж буддийн гүн ухаан тайлбарлаж байгаа. За энэ 3000 ертөнцийн орон бүхэн бүгдээрээ эвдрэх, орших гэх мэт одоо ийм зарчмуудаар явагдана гэж тайлбарлаж байгаа. За ингээд үзэхлээр энэ сансар судлал болон одоо энэ буддийн гүн ухааны одоо энэ үзэл онолууд энэ бүхэн бүгдээрээ хоорондоо одоо уялдаа холбоотой болж ирнэ. ертөнцийг бүтээгч эзэн тэнгэрийн одоо бүтээл гэж үзэх юм бол энэ олон талын одоо тайлбаруудыг тайлбарлах боломж байхгүй. 방자남라 까진 신도체 공세경경 첨부촌라 점지시와 당자 아니 드림 고급대균의 구배 독지신주지 쉬도 총성 아니 캡도킬레기 강사지당 캡도킬레메긴지 강사니기 팔라 아니 코란이 미제 팔라 개발 상시 치스담 제사기 몬차 신주시 비치시 За асуулт нь одоо сүсэг бишрэлтэй хүн болон сүсэг бишрэлгүй хүмүүсийн одоо ялгаа нь юу вэ гэсэн одоо ийм асуулт байна. За тэгээд энэ тухай би бол одоо номын аль дүрийн ихэнд тайлбарласан. За би одоо нэг зүйлийг анзаарсан шашин шүтлэгтэй хүмүүст одоо жишээлбэл одоо эрт бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс өөрсдөд нь одоо асуудал үүсэх үед тэр дорхнол одоо эзэн тэнгэртээ одоо залбирдаг, эзэн тэнгэртээ одоо аврал одуулдаг.
За тэгээд ингэж чадах ингэснээрээ бол тухайн хүний одоо сэтгэл нь тайвширх боломж бүрдэнэ. За тийм учраас одоо сүсэг бишрэлтэй хүмүүст ямарваа нэгэн одоо асуудал үүсэх юм бол тухайн одоо тэр асуудлыг даван туулахад илүү одоо сэтгэл нь тайван байх боломжтой юм а. Харин одоо ямар ч сүсэг бишрэлгүй одоо итгэл үнэмшилгүй хүмүүст одоо асуудал үүсэхэд ямар нэгэн гарц байхгүй, ямар ч арга чарга одоо байхгүй төрөн тэгээд одоо арх уух ч юм уу эсвэл одоо мансууруулах бодис хэрэглэж одоо ингэж одоо ингэхээс өөр одоо ямар ч аргагүй хүрэх тохиолдол бий. Тэм учраас одоо сүсэг бишрэлтэй хүмүүс бол одоо асуудлаас гарахад илүү одоо тайван байж чаддаг. Сүсэг бишрэлгүй хүмүүст бол асуудлыг хүн дээр хүлээж авах одоо ийм зүйл байдаг. За одоо ангийнхаа одоо хүүхдүүдийг сайн ажиглаараа. За хүүхдүүдэд асуудал үүсгэхэд одоо бурхан чухаг дэдэд залбирч байгаа, мэгзэн уншиж байгаа, маань тарин уншиж байгаа хүмүүс арай илүү одоо сэтгэл нь тайван байдаг. Ийм зүйл огт байхгүй хүмүүст ямар нэгэн одоо асуудал үүсэх юм бол одоо тэр хүн одоо асуудлыг даван туулах чадвар байхгүй, ямар нэгэн арга зам байхгүй учраас одоо хийд юм одоо сандарч байгаа зүйл ажиглагдана. Чи өөрөө сайн ажиглаж үзээрэй гэж. За тийм учраас ер нь бол юмс үзэг одоо зарим зүйлүүдийг сайн анзаардаг байх хэрэгтэй. За ингээд шүтэн барилгын одоо Магтаал номны 8 дугаар шүлэг дээр хурж ирээд ингээд энэ өнөөдрийн номын айлдвараа өндөрлөё.